За бүгдээрэнд нь орой минь төргийа багш. За бүгдээрээ сайхан цусаж байна уу? За зуны сүүлийн улирлыг бид одоо үзэж байна. Сүүлийн сар зуны улирал. Энэ жилийн зун жоохон тийм сэрүүхэн талдаа одоо нийт даяараа дэлхийн ертөнцөөр өрхөд жоохон тийм сэрүүхэн уур амьсгалтай жоохон тийм байгаа. За бүгдээрэнд нь орой минь төргий. Та нарыг би зүйдээ манж гин үү, зүүдэлж гин үү гэж маш их асуудаг. Зүйдээ манж юу чадчих байгаа юу, зүйдээ ойлгож байгаа юу гэж их асуудаг. Монголчууд тийм зөнтөө артан байхгүй, зөнтөө одоо юу гэдэг босоо заяатай, тэнгэрлэг заяатай гэж ярьдаг ш бид нар шин дээшээ одоо ерхий цаанаасаа өгөгдөл нь тийм гоё бид нар хүчтэй өгөгдөлтөө өг толботой учраас тиймээс өөртөө итгэж өөрөөрөө бахархаж өөрийгөө чамлахгүй өөрийгөө үнэлж чадж байгаа хүн маш хүчтэй тэнгэр таалагдаж одоо зүй дээрээ их гоё гайхамшиг мэдэрч зүй дээрээ өөрчлөгдөхийг хэлээд байгаа. Тийм учраас өөртөө итгэдэггүй, өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө их голдог, чамладаг хүн бол хүнд итгэдэггүй юм. Хизээч итгэж чадахгүй. Тэг хүнээс уучлалт гуйж чаддаг, хүнийг хүндэлж чаддаг, итгүүл итгэсэн шиг итгэж чаддаг, нөхөрлөж чаддаг. Тийм хүмүүсийг тэнгэр илүү одоо бүлийн зөвшөөрч бас их байдлыг ажигладаг. Тийм учраас өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдийг би үеийн эмэгтэйчүүдийг нас насны эмэгтэйчүүдийг бас бүгд дордороо додмаа одоо бодож өргөө бодож тий хоч үе бодож бас өөртөө итгэлтэй дандаа нэг л гой зангаараа тэнгэр шүтсэн тэнгэрт итгэсэн тэр байдлаагаа илтгэж байх тусам тэнгэр өрчтөнгүү та нарыг одоо их гой таалдаг нараар дамжуул та нарыг мэдэрдэг зүүдэндээ та нар илүү одоо нийтлэг уулзахыг хичээдэг зүүдэнд ирээдээвч бас сайхан хүлээж авч чаддаггүй ойлгож чаддаггүй маш их одоо эргэлзээ үүсдэг. Тэгээ багш нь зүүдэнд ирээд учраа олохгүй байвал ирж уулзаж одоо зөв шийдлийг олох тэр гаргалгааг илүү би тайлбарлаж хэлж өгдөгөө. Багш нь өөрөө зүйдээ манж зүүдэрээ одоо илүү одоо итгэл юмшил сууж энэ үлтэй би зөмбөлгээрээ холбогдож энэ үйл рүү орж одоо баг 20 жилийн ажлыг хийж байгаадаа бахархаж бас өнөөгийн энэ олон эмэгтэйчүүдийг бас өөрсгөө бүгд дордороо хичээж чадах юм бол та нар бүгдээрээ оюун санаагаараа өөрийнхөө энергиэрээ сүнсээрээ бодлороо илүү итгэлцэл үнэмшлэрээ илүү холбогдож болох чадварлаг одоо байдал танд илүү давуу байдаг шүү. Тийм учраас тэдний чинь итгэж чадна, сүжиглэж чадна. Тэдний чинь хамгийн сайн их зүв байдаг, үнэн байдаг. Хамгийн зөв гаргалгаа, хамгийн зөв тайлал, хамгийн зөв оншилгоо, зөв мэдээлэл ерөөхдөө тэнгэрийнх байдаг. Тэнгэр бол үргэлж үр хүүхдээ дааж, хамгаалж, хайрлаж, хүндлэж биднийг хүлээцтэй ханддаг. Биднийг маш их хүлээж, засархыг чинь, амьдрал ойлгохыг чинь, ухаарахыг чинь тэ илүү амьдралыг мэдрэхийг чинь илүү цаг хугацааны аясаар биднийг тийм хүлээцтэйгээр их ухаан зааж, төвчээрийн дээр биднийг маш их хүлээдгээ. Тэр хугацаанд бид нар илүү дордороо хүн болгон боловсрч хичээж тэнгэрийн гайхамшигтай энэ гоё мэдээллийг авснараа хүн болгон дордороо хувь хүн талаасаа илүү хөгжиж өөрөө өөрснийгөө бас зүн бэлэг оюун санаагаараа бас гоё болгож болдгиймаа гэдэг л мэдээллийн үүднээс багш нь байнга л та нартай зөвлөгөө өгч ярихыг хичээдэг. Тийм учраас дордороо хичээж өөртөө итгэлтэйгээр зүтгээд үзээрэй л гэж байна. Зүтгээд үзээрэй. Зүйтэй сайн манаараа. Өөртөө итгэлтэй хүн бол зүгээр их одоо юу гэдэг их гоё нээлттэй, тэнгэр нээлттэй өөртөө итгэлтэй, өөрийгөө ялж чаддаг, дийлж чаддаг, өөрийгөө сайн муу талыг ялгаж чаддаг их зөв талын хүмүүсийг илүү тэнгэр их тэтгэл рүүгээ та нарыг хэлсэн хэлээгүй одоо ухаарсан ухаараагүй тэнгэр өөрөө айл хэдийн та нарыг шүүчгсэн жоохон дэвчээр заагаад ухаарахыг чинь оюун ухаан
суухыг чинь, ухааны чинь, тэлхийг чинь маш их одоо харж ажиглаж идэг учраас дотроо жоохон хичээгээрээ л хичээлээд байгаа юм багш нь. Тэгээ өнөөдрийн 21-р зууны энэ гоё гайхамшигтай шинэ нэрний хүүхдүүд мэдлж орж ирж байна. Биднэртэй хамтдаа тийм гоё байж чадчихээн. Тийм бүхэн болгон дотроо хичээж Тэнгэрийн үлийг мэдэрч, Тэнгэрт итгэж одоо аль болохоор тааламжтай одоо гигийн сайхнаар гоё мэдэрч орчин цагийн 21-р зууны шинэ нэрний шинэ оюун санаануудыг бид нар хамгийн гоёор одоо үлгэдэж, хамгийн гоёор одоо бэлэг ухаанаараа илүүх монголчууд тэднийг одоо сорчилж, одоо хурайлж, сорчилж, тусаж, сорчилж тэдэртэй хүндэтгэлтэй хандах тусам өнөөдрийн шинэ нэрний хүүхдүүдийн оюун санаа, эрчим энерги, бодол сэтгвэ гэдэг биднээс хамаагүй давуу орж ирж байгаа учраас хэн болгон дотроо хичээж өнөөдрийнхөө хүүхдүүдийг жоохон ажиглаж их зүв байхыг хичээгээрэй л гэж хэлэхэд байгаа. Илүү хичээгээрэй. Зүв байхыг бодоорой. Өнөөдрийн хүүхдүүд бол дэндүү гайхамшигтай, маш их гайхамшигтай. Ерөнхийдөө орчлон ертөнцийн хүүхдүүд бүгдээрээ адилхан. Дэлхийн гариг ертөнцийн одоо яг одоо бид нар 20-р зуун, 21-р зуунд хүн болон одоо юу гэдэг цаанаасаа ингээд тийм байгаа газарт ерөнхийдөө байгаль чинь өөрөө тэр чигээрээ өгөгдөл, байгаль өөрөө тэр чигээрээ биднийг одоо тосож амьдрахын ертөнцид хүлээж авснараа байгалаас өөрөө цэнэглэгдэн газараасаа, дэлхийгээсээ, арсараасаа ингээд бисэж бүх юм амьлгаатай юмн дээр ирснээр цаанаасаа одоо юу дудмаасаа өөрөөсөө өгөгдөлтөө ирдэг. Тэр амьдралын жамаараа одоо өтлөх жамаараа, өсөх жамаараа тий одоо амьдралын ухаан сурч хүн болох одоо амьдралын ухаан суух гэдэг чи одоо тэгэл гэрийн хүмүүжлээс ижээ аваас их эхлэлтэй, ах эгчээс эхлэлтэй тэгээд гэр бүлийн халуун дулаан одоо тэр гоё халамж хайраас бага насны хүүхдийн дурсамж, бага насны хүүхдийн гоё итгэвч чармаалт, бага насны хүүхдийн онцгой чадвар авьяас, бага насны хүүхдийн хийлгээрээ ухамсар, хүмүүжил тэр гоц авьяас илүү гэрийн хүмүүжлээс маш их шалтгаалдаг учраас өнөөдрийн одоо шинэ нэрний хүүхдүүдийг тосож авч байгаа, хажуудаа өсгөж байгаа хамтдаа ойрхон одоо амьдарч байгаа та нар илүү шинэ нэрний хүүхдүүдэд илүү хүндэтгэл үзүүлнэ гэдэг чинь эрхлүүлэхийг хэлэхгүй. Ерөөдөө хүүхдтэй ерөөдөө яг л дандаа цаг-цагаар хоол өгдөг, цаг-цагаар шингийн имийн өгдөг, цаг-цагаар агаарлал ерөөд бүх юм цагийн хуваарийн дагуу явах тусам тэр чинь зөв хүмүүжил яг тэр хуваарийн дагуу багаасаа тэр юм дадал хөвчөж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо л өсөж байгаа гэдэг нь өөрийнхөө идэх одоо рефлексийг өөрийнхөө өсөж байгаа мэдрэмжээр хүүхдээ илүү өсчихвэ гэдэг үднэс ичинэр дэндүү одоо няраа үед нь маш ойрхон гөхүүлж, ойрхон одоо тэр хүүхдийг цагийн хязгааргүй одоо дураараа үл холонд нь амруу одоо хөхөө идүүлсээр идэл хүүхдийн жингийн илүүдэл болоод ирэхээр хүүхдийн өвчлөл аяг хийсдэг. Тийм учраас бүр нэраагаас нь л илүү бүх юмыг цагийн хуваарийн дагуу зөв гормоор их гоё ирүүл. Тэгээ яг л тэр цагаараа л хоолно. Маш гоё цагийн хуваар барьчих юм бол хүүхэд өөрөө аянда цаанаас нь зохилдлогоо агартаага байгальтайгаа зохицоод ирсэн учраас хүүхдэд ямар ч асуудалгүй хүүхэд бүр өвдөхгүйгээр гоё явж ирэх юм. Багаас нь хоолны цагийн одоо тийм хязгаарлалт байхгүй, дур мэдэн хооллох, одоо ойрхон хооллох, өсөж байгаа гэдэг одоо нэрийдлэр хүүхдүүдэд их хэмжээтэй юм хүүхэд цадхаа мэдхгүй, үнэхээр мэддэггүй цадлаа гэдгийг хэлж чадахгүй, ойлгуулж чадахгүй, бидэрхий гэтрүүлэн идж байгаагаа цадлаа гэд ойлгох гээд идэг учраас өнөөдрийн бага насны хүүхдүүдийг ээж нар мань, эмээ нар мань хүүхдийн хооллолтон дээр, хүүхдийн одоо шингэн дээр, хүүхдийн эрүүл мэндийн дээр илүү их анхаарч өнөөдрийн хүүхдүүдийн хоол ихэс илүү цэвэр агаарт гаргах, илүү цэвэр агаарт алхуулах, байгалыг таниулах одоо орчлон таниулах гэдэг илүү танин мэдхийн одоо ойлголт, байгаль газар зүйн гоё гигийн ойлголтуудыг хүүхдүүдэд илүү харуулж, дагуулж илүү одоо тийм
оюун ухааны тэлж, үг яриаг нь тэлж илүү хүүхэд нүдэрээ харснараа та нарын яриаг сонсснороо хүүхдүүд илүү ойрын хүмүүсээс илүү итгэл үнэмшил сууж, эмээгээсээ, ээжээсээ, хичээсээ сонсож хүүхэд аяг итгэл үнэмшил сууж, та нарын хэлсэн ярьсан юмыг маш хурдан шүлэг шиг чэйжилдэг. 3 настай 4 настай хүүхдийн чэйжлэх чадвар маш хурдан байдаг. Тийм учраас цэцэрлэгт 4 мөрөөр шүлэг уншихад хүүхдэд тийм хурдан чэйжлээд байгаа байхгүй тэр одоо тогтоох чадвар нь тийм хүчтэй байдаг учраас яг тэр үед нь сайн ном уншиж өгөх, үлгэрийн ном уншиж өгөх, үлгэрийг ярилцах, өөрөөс нь асуух, өөрөөс нь өөртөө одоо бүх одоо ямар амтан гарч байгаа, одоо ямар үйл явдал явж байгааг илүүх бас хүүхдтэйгээ илэн далангүй ярилцах гэмээр хүүхдийн оюун санаа илүүх тэлдэгэ. Тэг хүүхэд багаас нь үлгэрийн ном унших тусам хүүхэд номонд айгүй дуртай болдгоо. Хүүхэд номонд дуртай болох тэрээрээ оюун санаа нь тэлж өнөөдөр сургуульд орсон ч гэсэн ямар ч ажрахгүй доктортой сууд сурсан, доктортой уншиж сурсан, ойлгож сурсан учраас хүүхэд ямар ч хичээлийг одоо хүлээж авах тийм чадвар суусан байх хэвээр багаасаа одоо энэ чадрыг илүүх ээж нар, тийжнэр, эмээнэр илүүх одоо гэрийн одоо хүмүүжил маягаар та нар хүүхд болгонтой тулж, залхууралгүй ажиллаж, залхууралгүй хүүхд болгонтой тулж яг энэ зуны улиралдаа илүүх хүүхдийг хэвээр байгаль руу бол байгаль руу, гол руу бол гол руу, уул руу бол уул руу гэж жоохон ойрхон жоохон юм таниулж, харуулж, ойлгуулж, цэцэг нач байвал тайлбарлаж, нэрийг хэлж ингээ хүүхдэд сайн зааж хэлж өгөөрөө хөдөө гадаа дагуулж явж байгаа бол ямар нутагт ирээд байгаа, ямар суманд ирээд байгаа, энэ хэний сум гэдээ сайхан тайлбарлаж, өвөөгийнх нь, эмээгийнх нь гэдэг одоо бүх юм хэлж ярих хэрээр хүүхэд тогтоодог шүү. Хаа явж байгааг нь мэддэхгүй хүүхдэд юу ч тайлбарлахгүй явах тусам хүүхдээс багш хаашаа аль аймаг явсан, аль суманд очисон, аль ууланд очисон гэ багш хүүхдийн өөрийнх нь насанд нь тохироод ингээд товч тодорхой асуухад хүүхэд нэршил байхгүй байдаг шүү. Тийм учраас цуны амралтаар аялж байгаа явцдаа хүүхдтэй аль аймагт очиж байгаа, аль суманд очиж байгаа, энэ сум танаа өвөгийн сум юм уу, эмээгийн сум гэдгээ нэг бүрчлэн ярьж одоо ямар уулын хажууд явж байгаа, ямар голын дэргэд байгаа бүх юмны нэрийг сайн хүүхдүүдэд хэлж өгж байгаараа хүүхэд илүү тэр газар орны нэр усыг чэйжлэх гэмээр дараа би энд иржсэн яг тэр нэрийг чинь манай би эмээгээсээ сонсч ирсэн гэх хүүхэд тийм цаанаасаа хүүхдээ ой санамж сэргэж өнөөдөр Монголын байгаль цаг агаар, Монголын гол горих, Монголын хангаа дэлхийн энэ нутаг усны бүх нэршлиг та нар дагуулж явж байгаа хүүхдтэйгээ байнга ярьж бүгдийг хэлж харуулж зааж сургах чинь ахмадууд бид нар өөрсдөө билээ. Тийм учраас хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж одоо нээлттэй байгаараа л гэж хэлэх гээд байгаа. Тэр хэрээрээ хүүхэд байгаль хангаалт хийгээд таньж нэр усын одоо таньж чэйжилснээрээ эргээгээд найзуудаа хэлэх, багштай хэлэх, ах эгчтэй хэлэх одоо тийм гоё. Хүүхд өөрөө тийм бага наснаа тийм гоё нээлттэй байдаг байхгүй ичнэ гэж мэдэхгүй, айн гэж мэдэхгүй, өлсөн ч гэж мэдэхгүй, ер нь цангаал өсөөд ирнэ гэж ойлгодог. Тийм учраас илүүх одоо байгальд байж байгаа хүүхдүүд өсөх гэхээс илүүх цангадаг. Тэр үед нь дандаа бүлөө одоо юм уулгана, бүлээ юм уулгана. Хүүхдийн цангааг тайлж. Тийм учраас энэ зуны загт илүү хөнгөн хооллож одоо илүүх одоо бие мэдээж эрүүл мэндэ мэдээж маш хөнгөн хооллож илүү шингийн юм одоо тэгээ цаг цагаар өөрсөндөө тааруулаад амтлагаануудаа сайн уугаад байгаараа гэж багш нь хэлдэг шүү. Энэ жилийн цаг агаар жоохон сэрүүн талдаа бороо хуур ихтэй тэгээ салхин жоохон жиндүү хүүтэн хаана Улаанбаатарч тэр хөдөөгөрч тэр ерөөдөө жоохон тийм сэрүүн талдаа байгаад байгаа. Энэ бол биднэрт монголчуудад гоё таарад байгаа байхгүй юу? Монголчууд нь тийм цаанаасаа одоо байгалийн өгөгдөлтэй болохоор халуунд тийм дуртай биш монголчууд. Одоо хүүтнийг бол монголчууд 40-50 градус хүүтэн байсан ч тэсэд гардаг тийм цаанаасаа тийм өгөгдөл нь тийм хүчтэй учраас халууныг бол тэсэх чадваргүй одоо тэр өндөр даралттай тэр өндөр одоо хаван тулцсан хордлон тулцсан хүмүүст бол өвчний байдлаар шалтгаалаад тэр халууныг тэсэх чадвар одоо байдаггүй одоо маш их одоо зэрэг одоо юм сэдэрч өвддөг учраас илүүх бас энэ залуучуудыг ч гэсэн өнөөдөр биеийн эрүүл мэндийг сайн мэдэж одоо залуу наснда хурдан одоо эрүүл болж үлгэр жишээ байгаараа л гэж хэлмээр энэ өөрөөрөө найзуудаа үлгэрлэж эрүүл байгаагаа өөрөөрөө огшиж одоо өөрөөрөө гайхагдах цаг хүн болгонд ирж байна.
эрүүл мэндээрээ гайхуулах, авиас чадвараараа гайхуулах, өөрийнхөө ажил мэргэжлээрээ гайхах цаг чинь одоо ирдсэн байна. Тийм учраас та нар хамгийн нэг номерт одоо мэдэх юм чи эрүүл мэнд. Эрүүл мэндээ хизээч алдаж болохгүй. Нойр гэдэг юм хизээд бэлэн байх ёстой та нар. Нойрыг л одоо өөрөөсөө харамлаад унтахгүй. Шөнийн нойрыг та хугаслал хасаалах юм бол та эрт хөгшрөн гэсэн. Хөгшрөл хурдан явагдана. Хүний хамгийн гол юм чинь нойр байдаг. Толгоондоо нойрыг яг л цагт нь яг унтдаг цагтаа сэрдэг цагтаа авахсан. Шөнийн нойрыг би 8 цаг аав гэж хэлдэг чинь 8 цагтаа бүтэн авах ёстой шөнийн нойрыг. Тэгэхэд өглөө нар хатаа уралдаж ер нь монголчууд босдог. Одоо наранд унтдаг хүнд айгу дурггүй нар гарахаас өмнө босдог тийм агуу артун баггүй манай монголчууд. Ерөөхдөө нартаа уралж бүх юм амжуулдаг. Одоо чи юу вэ? Бүр үд хүртэл арай хязгааргүй цагийн хязгаараа үлэх унтаж одоо залуучуудын одоо цагийн өөрчлөлт орж байна. Одоо нэг талаараа тийм нөгөө талаар одоо яг нөгөө дэлхийн нийтээр хөлбөмбөгийн тэмцээн болж ш дэлхийн нийтээр тэрийг яг залуучууд үсэх нь аргагүй. Өнөөдөр спортыг хүн болгон ойлгох, хөгшин залууг үзэх ёстой. Хөгшин залууг үзэж гаярын ертөнцийн хүмүүсийн тоглолтыг анзаар. Одоо байгаа тоглолтыг анзаарах тусам тэр газрын ирчүүдийн ерөөдөл тэдний тэр авхаалчтай байгаа, сэргэлэн байгаа, өшөглөлтөнд, цохилтонд тэр гол хийх нь ерөөдөө тэр хувь хүний чадрыг харуулдаг. Спорт өөрөө тийм агуу байхгүй. Тийм учраас өнөөдрөөс та нараас хүүхдүүдэд зуны цагт бөмбөг авч өгч, эрэгтэй эмэгтэйг холдож тоглол. Агаарт. Нэгдүгээрт алхах дуртай болно, хоёрдугаарт гүүх дуртай болно. Тэгээд гүүж алхах хэрээр хүүхдээ амьсгаа задран, тэлнэ. Тэр хэрээр уушиг ажиллана, зүрх ажиллана, тарих ажиллана. Маш гоё. Өнөөдөр Улаанбаатарын хүүхдүүд маш их одоо хөдөлгөөний дутагдлалд ороод одоо маш их нойр их холдчихсон. Шүн илэх бас нойргүй болцсон том баггүй бүгдээрээ шүнийн цагаар маш их одоо хязгааргүй сууж байгаа учраас агаарт гарахт нь сайн. Биеийн сайн хөгжүүлж, сайн одоо бөмбөг өшөглүүлж, эсвэл гар бөмбөг тоглож одоо болно шүү дээ. Байгальд гараад илүү спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж хүүхдүүдээ бас их биеийн чилээг нь гарах хэрэгсээ хүүхдүүдийнхээ дунд ороод өөрснөө хамтдаа үлгэрлээ тоглож болно. Тэр хэрээр хүүхдүүд айгүй дуртай байдаг. Эмээтэйгээ өвөөтэйгээ ахтайгаа тоглох дуртай байдаг. Бүр гол хийцэндээ баярлаа. Тэр чинь насны дурсамж болдог. Би хийцэн гэдэг баг нэг гол хийчих юм бол тэр жилжингээ хүүхэд ярьдаг. Хүүхдийн тэр өөрийнх нь зүтгэл, өөрийнх нь тэр чадвар хизээч мартаг. Ер нь 2 жилдээ ярьдаг. Тэгээд одоо юм арилдаг. Тийм учраас жилийн жилд хүүхдэд агаарт харангаа хүүхдэд заавал дурсамжүүлдэг. Хүүхдэд бөмбөг өгж голыг хийлэг. Ерөөдөө хүүхэд өөрөө тийм гол чадвар нь гоё байдаг. Давхраас хүүхдийг авиас бэлгийн сайн одооноос сайн бага наснаас нээж өг одоо шир хөгжим сонсох, дуу сонсох, одоо аялгау одоо маш янз янзын гоё хөгжим аялгуунууд их хэмжээтэй гарч байна. Тийм учраас хүүхдийг бага наснд нь одоо хөгжмийн сонсгол, дууны сонсгол, спортын мэдрэмж одоо юм ерөөдөө хүнийг сэрээ, хүүхдийг сэрээ гэж үл адилхан штэ. Хөгжим илүүх сонсох одоо ерөөд нэраа үеэс нь л одоо бүүэн доо өргөл сонсоол ерөөдөө гидсэнд хүүхэд одоо гидсэнд хөвлөд байхад ерөөдөө ижээ. Илүү хөгжим сонсох хэрээр энэ хүүхэд хөгжмийн аяар ямар гой боождөг гэж. Тэгэхээр энэ хөгжим аялгау гэдэг өөрөө тийм гайхамшиг орчлон ертөнц одоо гариг ертөнцийн хүмүүс манай Монголын дуу, уртын дуурай тэр хөг ай, тэр өндөр темп, тэр долгиулсан тэр гоё аялгауг гадаа темп бүр ингээд бүр өөлд сонсож байгаа нь. Ерөөдөө дуу хөгжим энэ байгаль чинь өөрөө тэр чигээрээ хөгжим юм аа. Та нараас байгальд гараад ингээд тэр салхитай үед салхийг сөрж зогсоод ингээд нүдэн анаад ингээд чихээрээ тэр салхины чимээ сонсороо тэр чигээр хөгжим шүү дээ. Ерөөдөө хүн өөрөө хөгжим гэж бодож тэрийг мэдэрч чадах юм бол та нар тэр чигээрээ янз бүрийн гоё хөгжим аваа салхинаас агаараас ирдэг. Тийм учраас хүн өөрийгөө байгальд гараад цэвэрлдэг байх, дуу хөгжим олоо сонсдог байх, нүдэн анаад төвлөрдөг байх. Ерөөдөө агаар бид нар ийм гоё агаарт ирчээд өнөөдөр биний муу өдөр би агаарт гарахгүй гэж хизээч тэг дуурч болохгүй. Орчин муу өдөр гэж байхгүй. Тийм учраас бид нар энэ гоё агаараар, энэ гоё нар сараар, энэ гоё одоо орчин ертөнцөөр бид нар
бүр дөрөв улиралдаа хөглөгдөж явдаг манай монголчууд хамгийн азтай ард том, хамгийн азтайгаа гэж мэдэхгүй дандаа муу бодож, муу юм болгоноор өөрийгөө оюун санааг цэнэглэх тусам таны аз харна, хямрал ундаа унана. Тийм учраас муу болгоноо өөрөөсөө холдуулж энэ цагаас их сүлээ залхуугаасаа салж жоохон ажиллаж хичээнгүүд, жоохон цэвэрч нямба, хүнд жоохон одоо халамжтай, хүний жоохон инэрдэг, хайрладаг, хүлээн зөвшөөрдөг, уучилдаг, итгэдэг те байх хэрэгтэй. Тэгж гэмээр та нар тэнгэр таалагдаж хүн болгонд ордороо одоо та нарын өгөгдөл сэрэх магадлал маш өндөр байна. Их өндөр байна. Одоо боломжтой байна гэж хэлээ. Боломжтой байна. Тийм учраас өөрийгөө битгий гол та өөрийгөө голох гэмээр тэнгэр таныг хизээч авахгүй. Тэгэхээр өөрийгөө хайрладаг, өөртөө итгэдэг, өөрийгөө одоо мэдэрдэг, өөрийгөө одоо хамгийн гэж боддог, өөрөөрөө үргэлж талархдаг. Тий орчлонд ирснээрээ та өнөөдөр амьд байгаадаа та өөртөө дэндүү талархах ёстой. Энэ сайхан орчлонд ирж энэ гой бүх байгалийн бүх юмыг харж хідэн үеэрээ биенээ харж нутаг усныхаа бүх гариг ертөнцийн хүмүүсийг бид нар өөртөө чарж телевизаараа дугаар сонсож байгаа одоо бид нар бүх юм бидний хажууд нээлттэй байна. Хүссэн болгон чинь хажууд чинь байна. Энэ болгоноороо та хамгийн зөв эерэг энергиэр, эерэг боддоор та хандах юм бол та сэрэхэд тэнгэртэй холбогдоход ерөнхийдөө боломжтой цаг хугацаа чи ирсэн гэж багш нь хэлээд байгаа юм дээр. Тийм учраас та нарыг илүү сэрэх, та нарыг илүү хөглөх хүн чинь хажууд чинь байгаа 2 наснаас 7 насны хооронд хүүхдүүд таныг хөглөн. Хүүхэд үйлчлээг, зодолдожлээг, тий бие биенээ түлхчлээг, шалбарчлээг, цус харжлээг хүүхэд багадаа тэр болгоныг үзэх ёстой. Тэр болгонд бити өмөр, тэр болгонд бити загна, тэр болгонд бити одоо эрхлүүл, ерөөдөө хүүхдэд жоохон зангарахтай бай. Ерөөдөө зөв газараа зөв унсан байна. Зүгээр одоо босоо тэр зөв гэдэг хүүхэд бүр ойлгохгүй. Тэгээд та нарын хэлж байгаа тэр үгийг хүүхэд сонсоод тэгээд цаагаараа чийжилдэг. Тэгээд нэг цаг нь болохоор танд эргүүлээд хэлнэ. Та надыг нэг унаад өвдөг шалбараа цус гарцсан байхад та нэг ингэж хэлсэндээ гэд ингээд. Нэгсэндээ тэр хүүхэд тэр хэсэг сонсчоод тогтоосон ч гэсэн ямар учиртайг нь хүүхэд мэдэхгүй. За тэгээд нөгөө өвчин илааршаад, хавдар нь буугаад, нөгөө шаргаш цориг нь идэгрээд нөгөө мартагдаад ирсэн үедээ одоо дараа жил ч юм уу эргээд та надыг нэг унаад уйлаа шалбарахад нэг ингэж хэлсэндээ гэд танаас өөрөөр чинь заавал асуудаг. Яг бол ухаантай хүүхдүүд. Ерөнхийдөө бага насны хүүхдүүд бол ой санамж тийм одоо хурдан байдаг. Одоо юм тогтоох чадвар нь айгүй хурдан байдаг учраас хүүхдүүдийг цэцэрлэгт явуулаараа заавал явуулаараа гэж миний орилоод байгаа чинь тэр манай хүүхд хэл ярианд ороогүй, хэл яриа муутай цэцэрлэгт явуулж яахан гэж яриад үгүй. 3 настаач бай, 4 настаач бай, 5 настаач заавал цэцэрлэг та өгөх ёстой. Хүүхдээ хөглөдөг. Тэр хүүхд чинь үеийн дундаа ороод өөрийнхөө үеийнхээ хүүхдүүдийн дуурч байгаа, ярьж байгаа, тий багштайгаа ярьж байгаа, тэр шүлэг уншиж байгаа, дуу аваа яаж байгаа. Тэр хүүхд ингээд сонсголоороо өөрөө аяндаа дагаж үеэр өөрөө ингээд давтамжтай тэдрэг дөөрэж ингээд хагас тутууд одоо эхний улиралдаа бол одоо намраас өвөл хүртэл ерөөдөө эхний хэдэн сарда одоо байгаа орчиндөө дасаад сонсголоороо бүгдийг хүлээж аав. Тэгээ хүүхд болгоныг ажилтдаг хэрэг ах хүүхэд бол банднараа л ажиглан. Тэгээд тэдний тэр хэлж байгаа дууны үгийг мөрөөр ингээд бүр тэр чинь сонсон. Тэг хэлэх гэхээр нөгөө монгол үг өөрөө тийм хатуу хэллэг байдаг. Хүүхдэд ч гэсэн хатуу. Гэхдээ цэцэрлэгийн насны хүүхдийн шүлэг өөрсөнд нь таарсан зөөлөн одоо авиатай зөөлөн хүүхдэд зөөлөн шүлгнүүд байдаг. Илүүх багш нар одоо танай ангид жишээлбэл одоо 35 хүүхэд байлаа гэхэд 10 хүүхэд нь хэл ярианы дутагдaltaа 10 хүүхэд нь гүйцэд хэлд ороогүй тийм байгаа тохиолдолд та тэр 10 хүүхдийг энэ хүүхдүүдийг дагаж та хэлд оруулах багш гэдэг үүднээс та хүлээн зөвшөөрөөд авцсан л энэ 10 хүүхдийг би шинэ жилийн арга хэмжээнд оруулах үүднээс ерөөдөө шинэ жилийн арга хэмжээ чинь багш бүтэн хагас жилийнхаа одоо програмыг шалгуулна гэсэн тэр шинэ жилээр одоо нэг тэр урлагийн арга хэмжээ зохиогоод байгаа чи багш өөрөө ажлынхаа үнэлгээ авах гээд байгаа байхгүй тэр
одоо шинжлэх арга хэмжээ тэрэн дээр намраас одоо эцэгчүүд гэсэн миний хүүхэд хэлд гүйцэд ороогүй, хатуу үсэг сайн хэлж чаддаггүй, ер нь хэл яриа жоохон муу шүү гэдгийг ичиж имэх юм байхгүй багшд хэлж бүр тэмдэглүүлнэ. Багш хүүхэд болгоныг ингээ эрэгтэй тэдэн хүүхдэн эмэгтэй тэдэн багш өөрөө тэмдэглээд тусгаал нь тэр хүүхдэд одоо нийт даяар нь зааж байгаа учраас тийм хүн шүлэг биш хөнгөн шүлэгнээс хэлдэг. Хэлэхэд айгүй амархан. Дээр үгүй намуу цэцэг чамаа гэдэг ингээд дээр үе хуучны гой яа нэг чихэн сонсголтоо хэлэхэд нэг амархан дөт шүлэгнээс ерөөхдөө эхлэж хүүхдүүд чинь тэрийг сонсоход амархан хэлэхэд амархан учраас хүүхдүүд дагаж бүтэн үлрэл сонссороо тэгэл дагаа хэлдэг болчдөг. Тийм учраас өнөөдрийн цэцэрлэгийн багш нарыг бас хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхаарч одоо хэл яриаж байгаа өөрчлөлтөө байвал одоо надтай ярьж уулзах хувийн зөвлөгөөч авч болно. Тэгээ бас ийм хэл яриа өөрчлөлтөө хэлд орохгүй байна. Үг гүйцэд хэлэхгүй байна. Одоо төрхийнхөө ийм өөрчлөлттэй юм а гэдэг янз янзын асуудалтай хүүхдүүд байвал багш дээрээ авчирч эмчилгээнд оруулж болно. Багш нь бүгдийг өөрийнхөө чадвараараа чадвал эмчилгээг хичээе гэж хэлье. Болж игэл хүүхэд цэцэрлэг таах хугацаанд хилд орцсон ойр зүрийн шүлэг хилдэг, ойр зүрийн бас дуу дуулцдаг байж аж хүүхэд сургуульд орж иж сургуулийн программыг авнаа. Цэцэрлэгт байхдаа хилд гүйцэд ороогүй, цэцэрлэгт байхдаа нэг шүлэн бүтэг уншиж чэйжлээгүй те. Одоо багшийн ярьж байгаа гүйцэд ойлгохгүй хүүхэд сургуулийн програм авч чадахгүй. Тэгээд заавал хүүхэд болгоныг цэцэрлэгээр дамжуулаараа гэдэг нь хүүхдэд дагаж сонсголоороо дагаж тэр дууны аваа тэр дууны үгийг хүүхэд сонсож чэйжилдэг байхгүй. Тэгээд тэднийг дөөрэж дуурсаар дагаад чаддаг болчдөг. Хүүхдийн чадвар дотроосоо тийм ирмэлцэлтэй байдаг хүүхэд. Хүүхэд болгоно ингээд ам дагуулаад ингээд хараал байна. Тэгээ сүүл дээр нэгээд дасаад ирэхээр одоо 9 сар 10 сар тэр чигээр хүүхдийг дагаж харна. Сэргэлэн хүүхдэл нэг ганц сар дагаа тэгэл дараа үлрэрлээс ингээ баг ойр зур жоохон дуулаад хэлдэг. Өөрийнхөө хэмжээгээр дуулаад тэр үед нь багш нь өөрөө алга ташаад баяр хүргэе гэж хүүхдийг магтах гэмээр хүүхэд цаашаа илүү хөгждөг. Өө чадахгүй юм чи дахиад хэлчихэ буруу байна гэж хүүхдийг хизээч өөлж болохгүй. Хүүхэд буруу гэж мэдэхгүй, чадахгүй гэдгийг мэдэхгүй сурах гэж тэргээд хичээж байгаа чадрыг нь өөдөөс нь уураар үгээр тэг цогсооч болохгүй. За нэг тэгээд цагинчих юм бол хүүхэд дахиж хизээч дуурахгүй одоо юу сур гэсэн тэр хүсэл нь алга болчдөг учраас за эмээнэр мань ижийнэр мань тэрэн дээр маш анхаарч хүлээцдэг өө чадаж ин ямар мундаг юм бэ дахиад ёстой гоё байна гэд ингээд урам өгөхөөр тэгээ зарим хүүхдүүд бас одоо заримдаа нэг дутуу хэлснээ өөрөө мэдээд ухаантай хүүхдүүд ч бүр хичээд гүгөө явчихдаг. Тэр чинь ухаантай хүний зам байхгүй тийм учраас тэр болгоныг та нар ойлгож хүүхдээ хүлээн зөвшөөрч ерөнхийдөө жоохон цаг хугацаа өгөх хэрэгтэй шүү. Ямарваа юм цаг хугацаа хэрэгтэй. Хүүхдүүд бага насндаа хэлд орохгүй хэл ярианы өөрчлөлттэй байна гэдэг ингээд эмчнэр үл зурагтаар яриад байгаа байхгүй нэгдүгээр ангийн хүүхдүүд хэцүү байна гэдэг ингээд. Тэгээ хүүхэд хэл ярианы өөрчлөлттэй байгаа нь илүү гидсэндээ хөвлөдөө илүү тийм болдгоо гэж багш нь хэлдэг. Тэвлийгээсээ ийм өөрчлөлттэй болдог. Тоонус их өгөөд байгаа хүүхэд тэгж гардаг аа. Тийм учраас одоо жирэмсэн байгаа, маш их тоонустай байгаа, зангиралттай байгаа, доошлоод байгаа, хатуураад байгаа, даралт хэлбэлзээд байгаа, хоолн дург байгаа. Ерөнхийдөө жирэмсэн үеийн одоо хордлого, жирэмсэн үеийн одоо өөрчлөлт эмэгтэйчүүд төр олон янзаар илэрхийлдэг. Тэр бүх илэрхийлэлтэй байгаа жирэмсэн ээжрийг би төрхөөс өмнө амжиж ирээрээ гэж багш нь хэлдэг. Амжиж ир. Одоо над хөвлөдөө байгаа нярааг чинь гидсэнд нь засчдаг юм аа. Гидсэнд нь засаад зүв болгочдөг юм аа. Тэр чадрыг хоёр багш нь авсан учраас та нарын хажууд байгаа таньдаг мэддэг одоо тэр жирэмсэн хүмүүсийг яаралтай хурдан төрхөөс өмнө нааш нь хурдан явуулаараа гэж хэлээ. Ерөөдөө ихийн хөвлөдөө ерөөдөө зүв бодсон хүүхэд гарч ирэхдээ ямар ч асуудалгүй баг гунгнаал хараан тогтсон хил яриа гунгнаал ингээ яриад ингээд маш хурдан өнөөдрийн та нарын хажуудаас дөнгөр төрсэн нэралцсан одоо нэраа хүүхдүүд байжвэл үнэхээр тархийн даралцаа янз янзын асуудалтай байвал нааш нь цаг алдахгүй уран дулааны үйлрэлт бүх хүүхдүүдээ те нас харгалцахгүй хүүхдүүдэд хурдан эмчилгээнд оруулж
бүх хүүхдийн эрүүл мэндийг одоо яг энэ зуны амралтаар нь илүү хурдан эмчлүүлээрээ л гэж та нараасаа хэлье. Илүү энэ зуны амралт чи хүүхд илүү эрүүл болох, цэвэр агаарт гарах, цэвэрхэн тоглох, бөмбөгөө өөр тоглох. Ерөөдөө бөмбөгтэй илүү харьцуул. Том жижиг бөмбөг хамаагүй. Тэгээд зарим үнэхээр хил гарааны одоо хөдөлгөөний дутагдaltaй хүүхдүүдийг шагаа тоглуул, шагаа бариул, шагаа нислуул, шагаа өрүүлтэй ингээд. Ерөөдөө хүүхэд өөрөө одоо та нараар дамжиж хөгжин, ээж аваасаа дамжиж, ах эгчээсээ дамжиж, эмээ өвгөөсөө дамжиж хүүхдийн хөгжил эхэлдэг. А дараа нь цэцэрлэгт ороод багшаар дамжиж хөгж. Та нар суурийг гэртээ тавих хэвээр, суурийг илүү хөгжүүлэх хэвээр, хөдөлгөөнд оруулах хэвээр, хэл яриаг нь дэмжих хэвээр, загнах гэхээсээ илүү, өөлөх гэхээсээ илүү хүүхдийг магтах хэрэгтэй. Өө ямар мундаг юм бэ? Өө ямар гоё дуурсан бэ? Ямар гоё дуурайд байна гэж алга таашаал баяр хүргийг хэрээр хүүхэд бүр ингээд цаанаасаа инээдэг штэ хөөх юм. Тиймээс хүүхдийг баг гэж гололгүй хүүхдэд илүү илгэмсэвэ, илүү дотн бай. Хүүхдийг илүүх одоо та нар л дэмжиж одоо хамт байгаадаа илүүх одоо ойрхон байгаадаа илүү үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаараа л гэж хэлэх гээд байна. За бүгдээрэнд нь орой минь төргэй. За бүгдээ өөр өөрсдийнхөө овг нэрийг хэлээд амтлагаануудаа уугаад байгаараа дотроо бодлороо хэлдэг шээ овг нэрээ. Барам сайн их жаргал гэдэг ингээд зөөлхөн хэлээд уу. За тэгээд зурагтаар мэдээгээр ярьжсэн өнөөдрийн 1-р ангид орж байгаа бага ангийн хүүхдүүд хэл ярианы гажигтай байна. Өнөөдрийн хүүхдүүд айгүй эвгүй байна гэдэг агаар чинь гол учир шалтгаан нь ягаад ижигээс улбалаад тийм болдгоо. Ээжийн одоо энийг бол би түмэн ээжийн буруу гэж хэлнэ. Гидсэндээ тоонос өгөөд ах чинь тоодоггүй. Тэгээ би өнөөдөр жирэмсэн байгаа ээж нэрийг хүрээд ирээ гэдэг агаа чинь төрхөөс чинь өмнө хүүхдийг чинь гидсэнд байхад нь чадвар дэмчилж өгөх гэдэг нь шүү дээ. Бас тэгээ ээж өөрөө эрүүл мэндийн асуудалтай учраас хүүхдийн эрүүл мэнд бас доголдолтой гардаг шүү. Тийм учраас эрүүл ээжээс эрүүл хүүхэд ирдэг учраас өнөөдрийн Монголын хүүхдүүдийг би бага наснаас нь одоо сургуулийн ахлах ангинаас нь оюутан байхаас нь хүн болгоны залуучуудыг эмчилж өгөх гээд байгаа маа. Тийм учраас өнөөдөр одоо яг зуны амралт нь эхэлсэн байгаа амарч байгаа хүүхдүүдийг идэг хурдан амарч байгаа хугацаанд нь сайн эмчилүүлээд эмчилгээнд ороод 90 сар болонгууд нь агаарт гаргаад сайхан амраа. Хөдөө гаргадагсан жоо, лагаар гардагсан жоо, хотоос нь орон сууцнаас жоо хол байлга. Агаар дэндүү хэрэгтэй байна. 4 үлрэл одоо дараалан одоо битүү байшинд одоо сурч дараа нь орон сууцнд битүү агааргүй орчинд байснараа хотын хүүхдүүдийн одоо тарих оюун санаа, ой санамж их хүнд байдаг. Одоо маш их. Тийм учраас агаарт гараа өдөржингөө агаарт алхаараа өдөржингөө байгальд гадаа очиж хэвтээрээ сүүдэр дагаж унтаараа гадаа байх тусам илүү хэрэгтэй. Жохон чирэгчин тэр хүүтэн агаар иржилдэг зүгээр жохон үйл ялэг даарах хэвээр үйл ярил жохон чичрэх хэвээр тэгжиж өвлийн хүүтнийг давна шүү дээ. Тийм учраас яг энэ зуны энийг өглөө оройны сэрүүнийг илүү үзэх хэвээр тэрийг тисэж давах хэвээр тэгжээ дараагийн улирлын тэр бүх хүүтэн агаарыг бид нар тисэх хэвээр. Тийм учраас манайхан салхи үзүүлэхгүй даарчдаг ягаад ч ханаа төрчдөг одоо хүүтэн байна өглөө орой хүүтэн байна гэдэг ингээд хүүтэн агаар үзүүлэхгүй хаана явуулах юм. Тийм учраас Монголын 4 улирлаа одоо хар нялхаасаа үдцсэн, хар нялхаасаа туулцсан энэ 4 улирлынхаа агаарыг мэддэг, хувцалж чаддаг, улиралдаа тааруулаа хувцалдаг, улиралдаа тааруулаа хоололдог, улиралдаа тааруулаад өөрийнхөө химнэлийг мэддэг одоо өсөх насаасаа тэр суурийг одоо маш их одоо эжийнэр мань, багш нар мань хүүхэд хүний хүүхэд гэлтгүй хүүхэд болгонд илүү их анхаарч маш их зөвлөгөө өгч халамжлаараа энэ зуны цагт шингийн юм төлхөө удаас бас жоох уулахыг хичээ. Шингийн юм гэхээр усын хэмжээтэй хамаагүй болгож болох. Усыг одоо шингэн харцай болгож болно. Эсвэл шингэн хяран болгож болно. Тэгвэл илүү хүүхдэд одоо бие физиологт нь хамгийн хэрэгтэй шүү. Ерөөдөө зуны үйлрэлд илүү одоо чихэртэй юм, гаацтай юм, хуурсан хайрсан юм, 2 дугаар хоол эднэр одоо халуун ногоо эднэр
чипс идэл дэндүү хэрэггүй өсөх насанд нь одоо хүүхэд гараал нэраагаасаа холдоод одоо ингээд 3 4 нас чинь яг өсөх одоо өрөг орж иж байгаа хүүхдийг та нар яагаад ч хүн имэнэр илүү амттанд оруулцдаг байхгүй имэнэрийн гай тэрээс ээж нь бол тэр болгоныг чихэр өгөөл чихрээ хуураад идэг юм биш. Тэгээ та нарын бас өөрсдөө чинь ахын яриа тийм байдаг. Миний хүү эстонтчих тэгвэл ээж нь маргааш чиглаад аваад өгнө. Миний хүү эстонтчих, миний хүү хоолоо идчих тэгвэл ээж нь маргааш чамайг аваад дэлгүүр явуулна гэдэг ингээд барьцсан юм шиг тэгвэл тэгнэ ингүүл ингэнэ гэж хизээч тийм ярьж болохгүй. Таны одоо та нар бас цүнхөө уудлаад хүүхдэд юм гаргаж өгдөг. Таны цүнх үрдийн одоо тийм чихэр бор цүнхэнд чинь байхгүй шүү дээ. Та санаандгүй одоо нэг 4-5 удаа та цүнхнээсээ ингээд чихэр юм уу, шоколад юм уу, бичийн юм уу ингээд янз бүрийн одоо би амин хүн болгонд тэгдэг хөө би амины нэг хүүхэдтэй гэж. Амины хүүхэд гэж байхгүй. Та бүгдийн амины хүүхэд гэж бодож бүгдэнд нь тэгшин хандах ёстой. Энэ миний амины хүүхэд миний хамгийн гал дээр гарсан гэл ингээ балаа юм яа. Эцэгчүүд эмээнэр илүү хэл ярианаасаа болоод хүүхдүүдийг хагаралдуулахад энэ өвөөгийн хүүхэд, энэ эмээгийн хүүхэд, энэ ээжийн хүүхэд ингээд ялгарлан гадуурхаж байгаа юм шиг дэрэгдэн тэгж хүүхдийг ялгаж салгаж хизээч тэгж ярьж болохгүй шүү. Ёс төвд аяг гомддог байхгүй. Би өвөөдөө айгүй хайртай байсан чи өвөө манай ахыг өөрийнхөө хүүхдийг авцсан. Би тэд өвөө надыг харддаггүй шүү дээ. Өвөө надыг тоож харддаггүй. Цэвэрл цаашаа ягаа угаа. Тэр юмыг цэвэрл цаашаа яваа дандаа гэд ажиглаад идэв юм аа л да. Тэгээ хүүхдүүд илүү их над дээр ирэхээр би хүүхдүүдтэй өөрөө ярилцдаг шүү. За минийх овг нэр нь хин бэ? Ээж аав нь байгаа юу? Эмээ өвөө нь байгаа юу? Гэл илүү ярьдаг. Тэр өвөөдөө хайртай. Гэтэ өвөө надад хайргүй гэж ярьдаг. Би болохоор өөрөө хайртай. Зарим нь би эмээдээ хайртай. Эмээ надад хайргүй гэж яриад байдаг. Эн чинь та нар хүүхдийг ялгарснараа хүүхдүүд гомдчихдаг. Хүүхдийн гомдох айгүй амархан. Хүүхэд гомдоовол та нарын үүс бүтэхгүй. Та нарын бодож байгаа юм бүтэхгүй. Тэгээ би хэлдэг штэ. Та нарын хажууд ирсэн тэр хүүхдүүд та нарын хүслийг биелүүлэх гэж бодлыг чинь биелүүлэх гэж ирсэн хүүхдүүдээ бити ялгачлаа. Нэг л таны зээ, таны ачил бол яг адилхан бүгдээр нь тэгшин хандах хэвээр ялгаж болохгүй. Ялгаснараа хүүхдүүд хоорондоо зөрчилдөн, та нар хоорондоо зөрчилдөн. Хизээч тийм ийм багаас нь хүүхдүүдийн хооронд нь тэгж хизээч болохгүй. Хамгийн цэр ёсонд ордог шүү. Тийм учраас жоохон ухаантай амаа мэдэр гэж хэлэхэд байгаа багш нь амаа мэдэр гэж хизээч болохгүй шүү. Тэгээ хүүхд болгонтой байхгүй илүү хүүхдийн дэргэд илүү хөгжим сонсох одоо эмээ өвнөр хажуудаа одоо малчин телевизээр аявих одоо маш их ардын дуу энгийн дуунууд маш их явдаг малчин телевизээр одоо малчин телевизээр хаяа одоо тэр дуу хөгжим тавьж хүүхэд юу сонсон тэргээр амьдртыг юу тархиндаа буулган тэргээр амьдртыг багасаа жи аваагаа дөрөж хөгжим сонссон ардын дуу сонссон уртын дуу сонссон эсвэл зохиолын дуу сонссон хамаагүй тэр дуу бол их ерөөдөө Монгол талын дуу байх тусам хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй ерөөд малчин телевиз бол тэг чигээрээ дандаа манай Монголын дуунууд маш хэмжээтэй гардаг. Тэгээд би одоо дээр үуч нөгөө шугмын араад үг гэж байлаа шүү. Шугмын араад угаар чинь бүтэнсээ өдрийн өглөө болон хүсэлтийн хариу явдаг. Гой дуунууд явдаг. Өдрийн цагаарсан янз янзын гой хөгжим нэвтрүүлэг явдаг байсан. Одоо тийм юм хүүхдийн дэргэд байхгүй болсон учраас одоо тэр шугмын араад үг баг нэгээсэй гэж боддог гэж шүү. Айл болгонд нэгээд өглөө төрийн дуулаа сонсоод сэрхичнээ гой үлээдэ. Тэг өнөөдрийн хүүхдүүдийн дэргэд маш их хөгжим сонсох. Хүүхдүүд ирсэн л бол та сайхан зөөлхөн хөгжим савж. Наад хүүхдүүд чинь гадаа тоглож ивч, орж гараад гүйживч чихэнд нь тэр хөгжим анзаарахгүйсэн хүүхд өөрөө сонсоол гэдэг байхгүй. Сонсоол. Наад хөгжмийг чи би төрөө зам би сонсч ирсэн юм биш үү гэж яг хэлдэг байхгүй. Нодлон орж гарч гүйж явахдаа сонсч ирсэн хөгжмөө энэ зам хэлнэ. Би наадах чинь нодлон нэр би хэний сонслоо да хүүхд бүр тэрийг мэддэг. Өнөөдрийн энэ 90 цагийн энэ хүүхдүүдийн оюун санаа ухамсар хэл яриа бүр арай түргэн арай давмга ирэмгийн хурц их гоё хөгжиж яваа шүү гэдгийг та нарт анхааруулъя. Тийм учраас хүүхд болгоны ялахгүй өмчлөхгүй хүүхд болгонтой яг ижилхэн харьцаж илүү их одоо эрхлүүлэхгүй
муухай эрхлүүлж байгаа юм шиг дуу аваагаар дуурч болохгүй. Яг л энэ энгийн яриагаараа хүүхдтэйгээ ярина. Тэгэл хамар амаараа гоншигнаал хилээ хаазаж та ярьсаа тэр хүүхэд ингээд эрхлэх дүрдээ ордог хушуу гомжуулаад ингээд дургуугаа илэрхийлээд ингээд. Та нар өөрснөө хүүхдийг дур мэдээ эрхлүүлээд байгаа учраас хүүхдүүд чинь нэг эрхлээд иргээрээ заа тэгээс өврөөс чинь салахгүй, машинаас чинь салахгүй, орноос чинь салахгүй болчин цуг унтах гад хүлээдэг болно гэсэн. Тэгэхээр та нар өөрснөө хүүхдийг багаас нь ингэж өөрснөө дур мэдлэн эрхлүүлж зангийн нэвдэж, аашийн нэвдэж ингэж хайсныгаа манай хүүхд хэлд орохгүй ах ингээд өөрснөөсөө болж хүүхдээ эвдэснээ мэддэггүй. Тэгээд хүүхдэд өөрт нь манай хүүхд л ингэж яах ингээд хүүхдэд илүүх өөрт нь даатах гэдэг үсэс хүүхдийн хэл ярианы одоо үгийн баялаг хүүхдийн оюун ухааны энэ бүр хөгжил бол илүү гэр бүлийн хүмүүжлээс илүү үүсэж хүүхэд цаанаас их зөв одоо голтролд ордог гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Тийм учраас өнөөдрийн бага насны хүүхдүүдээ илэн даалангүй байгаараа хүүхдтэйгээ аамнар минь харьцаж байгаараа эмээнэр минь бас хүүхдийг дуудаж заа минь хөө яагаад залхуураад байгаа яагаад тоглохгүй байгаа ингэ бүр өөрөөс нь бүр хичээнгүлээ асуу юу болов яасан гэв. Тэгээ хүүхэд хов яриад миний хөө бити хов ярьж байгаа. Муу хүн чи хов ярьдаг юм а. Чи муу хүн биш штэ. Чи нададаа нандин ирдэн юу миний үнд цэнтэй хүн чи байхгүй юу гэдэг ингээд хүүхдэд дэндүү гоё үг хэлэхээр хүүхд ингээд таны үгийг өнөөдөр ойлгохгүй ч гэсэн тэр үгийг чи ингээд гоёор хүүхд магтаал аяга гоё хүлээж ав. Тэгэл бити юм уухай юм ярьж байгаа. Тоглоом бол тоглоом ойлгох үе ирнэ, гомдох үе ирнэ те миний хөө дуугүй бай. Хүүхдүүд чинь хоорондоо ингээд муухай харьцаад миний хүү чимээгүй л бай. Хүүхэд зодсон ч миний хүү чимээгүй л бай. Дугуй бай. Дугуй байсан хүн чинь ухаантай хүн чинь юм дугуй өнгөрөөдөг байхгүй. Та нар илүү хүүхдүүдээс ухаан зааж илүү их бас хүүхдийг багаас нь чиглүүлэх хэрэгтэй хүмүүс чинь та нар өөрсдөө шүү. Тийм учраас хов зөөх тусам миний хүүхдийг хэн зодсон? Хэн түлхээ дунгаацсан? Гэт ингээд илүү их хүүхдийг хов яриулах гэдэг байгаа нь ээж нар өөрсдөө шүү та нар. Хэн зодсон миний хүү хэн түлхчихсэн ингээд. Тэр чинь таны асуултанд хариулсаар хов болчиход байгаа юм шүү. Та яагаад тэгж асуугаад байгаа? Тэр хүүхд үйлчлэг буруу зүйл бид нар шүүхгүй хүүхдээ шүүдгийг. Дугуй байгаараа. Тэгээ бид нэр өөрсдөө илүү их амны алдаа гаргаж илүү хүүхдээ хов зөөдөг. Тэр нөгөө чинь ээжигээ тэгж асуух тоолонд гэртээ ирэл хов ярьдаг. Цэцэрлэгч явал ээж өнөөдөр манай ингийн тэр хүүхд надыг түлхээд машинаараа зодоод миний машиныг булаагаад гэт ингээд ерөөсө байнга л хов ярьдаг болно доо. Тим яриа сонсох тань тийм гоё вэ нү? Зүгээр агараа. Тийм учраас бити хов яриад. Ямар муухай муу хүн ч хов ярьдаг. Чи муу хүн биш ш. Сайн хүн гэдэг чинь дандаа сайхан юм ярьдаг. Ингэж хов зөөж болохгүй шүү. Чи найзтайгаа сайхан тоглол. Чи найзтайгаа зөв тоглол. Найзаагаа хүндэл. Та нар ч бүгдээ нэг ангийн хүүхдүүд чинь бүгдээ нас нь ойролцоо гоё найзууд болдог байхгүй юу? Ийм багаас гоё хүүхдтэй найз сур. Найзаагаа уучил. Илүү их ингэж аав ээж нь өөрсдөө тэгж хүүхдэд шаардлагатай. Энийгээ гоё хэвтэх өөрт нь илдгээр өөрт нь тааруулаад өөрийнх нь темпээр их зөв учирлаж зөөлөн ярина юм хатуу чанга харгас дуурч болохгүй. Хүүхэд ээжийн ууртай байгаа чанга дуутаагаас шууд ингэ айдаг байхгүй. Тэгэр тэрэд ээжээ сайн цэцэрлэгт очиод багшаас айсан хүүхэд ном сурдггүй шүү. Одоо бүх хүүхэд чэйжилж яхад тэр хүүхэд нэг айц нь гараагүй хүүхэд чинь тогтоохгүй. Чэйжлэхгүй. 3-4 насны хүүхдүүд ой санамд айгүй хурдан байдаг. Баг шүлгийг мөрөөр нь уншиж өгдөг. Мөрөөр нь уншихад хүүхдүүд дагж хэлээл баг 2хан мөрийг бүр 2 удаа давтахад хүүхдүүд яг чэйжилдэг. Яг бол 3-4 нас чинь чэйжлэх тархины айгуучийн эд сэрдэг өндөр түвшинд явж идэх байхгүй юу. Яг тэр үед нь тэгэл тэр хүүхд өөрөө анхаарал нэг төвлөрөөд хүүхдүүдийг дагаж хэлэх тусам хэлээрэн сайжирна. Ой санамж өшөө хурдан болно. Тэгээд хурдан тогтоо. Тэгээ багш нар одоо 9 сарын сүүлээс хүүхдүүдээ бүх анги дүүрээд хүүхдүүд жигдрээд ирэхээр хичээлийн програм руугаа цэцэрлэгийн багшаар ордог. Тэгээд 12 сар хүртэл одоо шинэ жилийнхаа програмыг 9 сараас эхэлж бэлдэн штэ. Хүүхд болгон шүлэг чэйжлүүлнэ, хүүхд болгон дууны үгийн чэйжлүүлнэ. Тэгээд аяын дагаж хүүхдийг дуулуулна. 2-3 сар бэлдэжээж шинэ жилийн арга хэмжээндээр хүүхдийнхээ сурсан програмыг та нар концерт маягаар тавиад байгаа чинь тэр тийм учраас
Хүүхдийг цэцэрлэгт явхад өвдсөн ч байсан, ханиа төрсөн ч байсан хүүхдийг аахтал авч болохгүй, гэртээ чөлөө авч болохгүй. Хүүхэд нэг л тасалчих юм бол эргэж очих дургүй болчтой. Явахгүй гэд. Тэгэхээр хүүхдийг хамрын хатгаа авчаагүй л та явуулаад байна. За цэцэрлэгийн юунууд яагаад 9 сарын 1-нд аваад яагаад хүүхдүүд ийм эрт одоо намар эрт ханиад хатгаа аваад идэг гэхээр цэцэрлэгүүдэд нэг тийм муу тал байдгийг одоо минийхэр одоо муу тал гэж хэлдэг юм да. За урдаар бүгдээрээ нэрээ хэлээд бүгдээрээ дэш амтлагаа өгчээ бүгдээрээ. За яадаг гэхээр одоо цэцэрлэгүүд бүгдээрээ хүүхдүүдэд тараагаад багш нар бүх ангийнхаа юмнуудыг бүгдийг хураагаад одоо даалт нэг нарыг тусдаг ангиуд хамгийн сайн нарны тусгал ирдэг. Сүүдэр талын одоо ангиуд бас жоохон жиндүү байдаг яг бол нарыг тусдаг учраас тийм учраас цэцэрлэгийг ерөөдөө өглөө оройд өдөржингөө нар тусгаар тэгж барих хэрэгтэй цэцэрлэгийн барилгыг нэгдүгээрт. За хоёрдугаарт 100 ингээд цэцэрлэг чинь хаагдахаар бүх багш нар доторх юмаа бүгдийг хураагаад тэр ангийнхаа цонхыг сонингоор хаачдаг. Тэр бол хамгийн буруу гэж хэлнэ. Хамгийн буруу. Давхар ангийн цонхоо хаадаг. За бүх юмаа далт хийгээд та далт хийсэн байгаа хэрнээ цонхоо тэгээ сонингоор хаагаад бас цонхоо хаагаад төвччихдэг. Тэртээ тэргүй танаа цэцэрлийг 103 сарда харж байгаа жижүүрүүд байгаа. Та жижүүрт ангиа багш болгон хүлээл гэж өгнө. За манай ангийн цонх яагаад би цонхыг битээ одоо сонингоор наагаад нарыг хаагаач гэж байгаа гэхээр агаарын солилцоо 2 анги өөдөөс нэг цонх онгоолохоор агаарын солилцоо орно. Одоо нарны халуун тусгал орно шүү дээ. Давхар цонхны шилээр дамжиж нарны тусгал орно. Тэгжээ тэр анги одоо намар арай одоо температур одоо ихтайх юм байна. Намар одоо 8 сарын 20 дээр цуглд юм да цэцэрлэгүүд 25-аас бүртгэл аавна гэдэг. За 2 сар гарна нөгөө цонхоо сонингоор хаагаад төгч чинь ангиа төгчин цонхоо төгчин. Тэгээ сонингоор нөгөө нар харуулахгүй хаачаар тэр анги яах юм? Нарны тусгал орохгүй байгаа учраас анги нь чийг даачдаг. Чийг даагаад тэгээ салхи ямарч нэвтрэх арга байхгүй хаачдаг, төгччдэг учраас намар 8 сард ирээд цонхныхоо нөгөө цаасыг аваа. Тэгээ цонхоо онгод нөгөө чигтэй ангийн чийг нь гаргаж байгаа ингээд. Тэгээ нөгөөдөө чинь давхар нөгөө сургууль дээр ингээд бүгдээрээ чигтэй цэвэрлэгээ. Бүгдээрээ. Тэр анги чинь чигтэй хүү нөгөө зунжинга агаарын солилцоо оруулаагүй нарны тусгал орж иж цонхоор нарны тусгал орсноор их бах хэмжээгээр дулаан ялгаралт ирдэг. Тэгээд намар одоо 8 сарын 20 дээр цуглангуудаа бүх ангийг зэрэгнээгээ цонхын зэрэгнээгээ бүгдээрээ холорминтэй ус бариад ингээ ангиа цэвэрлж гин гэдэг ингээд нөгөө сэрүүн хүүтэн ангинд дахиад чигтэй цэвэрлэгээ хийхээр яах юм? Тэр ангийн температур хасах градусд очиждаг. Тэгээ 9 сарын 1-нд бүх хүүхдийг авдаг. Бүх насны хүүхдүүдийг бүртгэж аваад бүгдийг тэр анги руу оруулцдаг. Тэр нөгөө анги чинь та нар ангийн температурыг үзээрэй. Хүүтэн байгаа. Тэгээд хүүхдүүд тэр ангид нэг 10 хоног яваад одоо их сүлдээтэй одоо юу гэдэг цаанаасаа жоохон сүлдээтэй хүүхдүүд бид дархлаа айгүй юм уу? Айгүй амархан ханиа төрөх гэдэг. Ханиа төрчгээ айгүй амархан хүндрэх гэдэг бас мэр зэрэг хүүхэд байгаа. Зарим нас ингээд агаар салхинд гаргадгүй бигсээр агаад одоо тийм одоо юу гэх өвчлөмтгөө хүүхдүүд байдаг. Тэгээ тийм хүүхдүүд ингээ ирэхээр за баг тэнд 10 хоног үгүй юу шууд хатгаа болоод явчихдаг. Тэгээ ерөнхийдөө хүүхдүүд тэр анги чи чийг нь гараагүй байхад тэгээд цэцэрлэгүүдийн паар нь 9 сарын 15-наас өгөхөр бүр буруу. 15 хоног 9 сарын 1-ээс 9 сарын 15 хүртэл тэр ангийн чигэнд бүх насны хүүхдүүд ханиад төрдөг шүү. Тэгээ бүгдээрээ тэрийг намрын ханиад гэж яриад байгаа байхгүй. Зүгээр агараа. Би тэг энийг ерөөхдөө энэ боловсролын яам, энэ эрүүл мэндийн яамд илүү их мэдэж яагаад одоо хот хөдөөгүй энэ олон цэцэрлэг сургуулиудад цонхыг ингэж шилийн ингэж сонингоор хаагаад байдаг тайлбарлаач болохгүй ерөөхдөө агаарын солилцоо орж явах, нарны тусгал орж явах хэвээр одоо тэр анги доторх одоо тэр
бүтэн жил танаа цэцэрлэгийг манжсэн тэр олон манаач нар анги бүлгүүдэд тэрийг мэддэг учраас тэр цэцэрлэгээс хулгай гарахгүй тодорхой гэж ойлгож байгаа. Гарахгүй тодорхой. Яг та нартаа аавга хуура ахын дүүс ихчдүүс олчдаг учраас хулгай гэдгээс одоо айд сэрэмжилж болохгүйгээр зоригтой ингэ цэцэрлэгүүдэд анги бүлгийг хүлээлгэж өгөх ёстой. Тэгээд илүү агаарын сүлцэнд байх хэрээр хүүхдүүд намартаа тэгээд гол нь цэцэрлэгийн одоо яаслын цэцэрлэгийн одоо дулааныг илүүх одоо хүүхэд орохоос өмнө халаах ёстой байхгүй. Халаах ёстой. Тэр хүүтэн нөхцөлд 9 сарын 15-наас пар ирнэ. За халдлаа 3 өдөр болно. Тэр анги халдлаа хэдэн өдөрч болох юм? 7 хоногч болох юм уу? Удаа штэ. Тийм учраас илүү их одоо намар танар цэцэрлэгийн ангид тэгээ бүгдээр ингэ өнөөдөр халуун өдөр байна, нартаа өдөр байна гэдэг бүгдээр ингэ палаачтай гүг оруулж. Нэг зуны палаачтай нөгөө хүүтэн температуртай ангид зарим нэртэй хүүхдүүд ингээ подвалктой доогоороо нэгхэн өмдтөө. За тэгээд өдөржингөө тэнцээ пар байхгүй, өдөржингөө хүүтэн ангид яхаа хүүхдүүд даарж байгаагаа хэлж чадахгүй, ойлгуулж чадахгүй. Тэгээд илүү багш гэсэн өөртөөс даардаг тийм жиндүү учраас. Тийм учраас би энийг одоо энэ олон цэцэрлэгийн юмнуудыг бас одоо энэ жилээс 9 сарын одоо дундаас авах гэдэг ах шиг. Энэ бол одоо санаатаа тэгж байгаа янз бүрийн арга хэмжээнүүд авахцаад байгаа учраас. Ерөнхийдөө энийг одоо хаана хот хөдөөгүй мэдчих. Өнөөдөр бидэрт хүүхдүүд илүү одоо бага насны хүүхдүүд илүү хамгийн одоо эрүүл өсөх цэцэрлэгийн яслын орчин бас хамгийн эрүүл байх одоо дулаан байх орчин чинь тэр энэхээр одоо яслын ангийнх багангийн хүүхдүүдийн багш нар бол илүү пар ирсэн байх. Пар ирээд 7 хоногийн дараагаас анги халсан тохиолдолд хүүхдээ авах ёстой. Тэрс анги халаагүй тохиолдолд хүүхэд авахыг хориглоно. Багш нь өөрөө тэр цэцэрлэгэр чинь би дамжиж ирсэн хүн учраас бүгдийг би мэддэг учраас яриад байгаа шүү тэгж ойлгоорой. Тэгээд ерөөдөө цэцэрлэгийн багш нар бас ирж зөвлөгөө аваараа натаа амжилт зөвлөгөө авч болно гэдгийг бас хэлэх гээд байгаа юм за. Болно шүү. Цэцэрлэгийн дарга нар, цэцэрлэгийн багш нар, цэцэрлэгийн эмчнэр бас ирэх ёстой. Өнөөдөр би бас үнэхээр надыг хүлээн зөвшөөрдөг бол би цэцэрлэг дээр нь очиод бүр анги-ангиар нь хүүхд толгоныг бүр орчинд нь эмчлэхийг аяа хүсдэг. Багш нь өөрөө даан цэцэрлэгүүд энерги гэхэр хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээ эцэгхээс нь зөвшөөрөл аавна гэдэг. Битэрийн эмчлэгч өөрөө хүссэн үсээгөө хүнс автоматар очдог. Гайхамшигтай эмчлэг байхгүй да. Надаар идэгсэн хүмүүс л гайхамшиг та нарт хэлэх байх та. 9 сарын 1-ний сургууль гэсэн адилхан штэ. Бас пар байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь чаас нэгэн формын хувцастай. Тэгээ гадаа нээлт хийн гэдэг гадаа зогсоочноо бас нөгөө формын хувцастай бүгдөө өрөвдмөр штэ. Яга хүүхэд даарчин гэж ойлгодгүй. Тийм учраас өнөөдөр хүүхэд насанд нь илүү хүүхдийг хайрлаж, илүү баярлуул, талархаж, илүү хүүхдийн эрүүл мэндийг илүү анхаарч, хүүхдүүдтэй илүү хилэн далангүй байж, хүүхдийг илүү магтах ёстой, сайшаах ёстой, хүүхдийн гарын алга дийлэх ёстой, хүүхдийг илүү хүүхдийн асаргааш маш хэрэгтэй зуны цагт, маш хэрэгтэй. Нар гарч байгаа өдөр хүүхдийг биеийн таргаар арч, айргаар арч, шар сүүгээр арч хүүхдийг гидсээсээ илжээ, маш их илжээ. Гидсийн халуун гараар илэн шүү, үүдэн гараар ил. Халуун бүлийн гараар илж хүүхдийн. Тэгээ үнэхээр тэр хүүхд өвдөд байгаа, ханаас салахгүй байгаа. Эрүүл мэнд нэг л биш юм. Цаанаасаа л ингээл намар болохоор л өвдчөөд идэг. Бүрсээ цаанаасаа цэцэрлэг гээ сургууль хичээл эхлэх болохоор л угтаж өвдөд идэг гэж ярьдаг юм манайх. Энд чинь нөгөө цаанаасаа нөгөө сөлдөө хүүхдүүд тийм байдаг. Үнэхээр тийм хүүхдүүдээ сөлдөө гэж мэдчихвэл одоо эртнээс ирж имчлүүл. Би бүгдийг нэмчлээд намар цэцэрлэгтэй хүүхэд цэцэрлэг сургалт хүүхэд эрүүл орох ёстой шүү. Эрүүл. Маш эрүүл орох ёстой. Тийм учраас хүүхэд насанд нь хамгийн одоо өөр нь бахархуулж миний хүү ямар ухаантай билээ, чим ямар оюунлаг билээ. Хүүхдийг тэгж хэлж яага болохгүй гэж. Үгүй чи эмээ чамаараа л бахархдаг, чамдаа л итгэдэг гэж яага хэлж болохгүй гэж. Энэ үгэнд л хүүхэд та эмээ надад итгэж надаар бахархдаг гэж шийдгээ. Бараг энэ хүүхд чинь энэ хүүхдийн толгойд бүтэн үлрэл хадгалагдана. Цаашаа ингээд айгуу гоё ингээд нэг гоё үг хэлэр хүүхдээ айгууд ингээд огшдог баг. Тэр огшсон үгээд таарсан болгондоо хүүхд ингээд яриад явдаг. Айгуу хөөрхөж хүүхд бол магтуулах тийм дуртай. Хэрэгтэй үед нь магтжээ. Баг жоохон ууртай байгаа, ааштай байгаа тий зарим хүүхдүүд тийш төргөн ууртай,
үг хүлээж авах дурггүй, зарим нэг хурдан өвдөх гээд байдаг, жоохон салхи үзүүгүй, жоохон даарах гээд байдаг. Маш хурдан одоо daarангуудаа ханиад төрөөд ханиад аягүй хурдан хүндрэх гээд хүүхдүүд байдаг ш тэр мэр хүүхдүүдийг миний хүчин ухаантай шүү дээ миний хүч юу гэж өвдөх юм энэ салхи юу юм миний хүчин Монголын хүүхдүүд чинь бүгдийн салхиар л амьсаад бүгдийг ирүүлэх чирэг өсч миний хүчин бас л тэрний ижил шүү дээ имийн чамтай итгэж чинь чи өвдөхгүй шүү дээ юу гэж тэгэл ингээл гой үг хэлээл өөрт нь итгэсэн бүр үнсээл таалал тэрэл хүүхэд эмээгээс ижигээсээ тэр үгийг сонсгоо хүүе тэр гой үгийг сонсох зүгээр кайфтай янзын гой унтад толгоохгүй амарна маш гоё унтаагүйгээр хүүхэд унтаж нэгээс хүний дотоод сүнсэн биеийг одоо аргадна гэж тэр аргадна сонсолсноор доторх нөгөө айдас найрлна сүнсэн бие нь цэвэрлэгдээд нөгөө унтдаггүй хүүхч унтаж ярдггүй хүүхч өөрөө хилд орно дуурдаггүй хүүхч өөрөө дуурдаг болно ойлгодог хүүхч өөрөө ойлгодог болно хажууд нь байгаа та нараас олон юм шалтгаалж байгаа учраас өнөөдрийн бага насны хүүхдүүдээр илүү их анхаарч илүү би томчуудыг амаа мэдэрэй гэж та нар байхгүй юу хүүхдийн дэргэд босон болоогүй хов ярина нөгөөд чинь тэгж байгаа дэлхүүрээ хайцсан мөнгө хайцсан нөгөө хүүхд нь гэртээ арх уугаад ирсэн гэдэг битгий хүүхдийн дэргэд шалдар болдор юм ярихгүй ш амаа мэдэрэй хүүхэд 3 настай 5 настай хүүхд шаашаа хараад тоглож ивч та нарын наад нэг муухай яриг бүгдийг сонсдог ш таны наад нэг муухай хэл яриг сонсон хүүхэд эмээдээ дургу болдог яг бол манай эмээ айгүй муухай ярьдаг гэж ирж надад ярьдаг шүү хүүхдүүд. Тийм үү муухай ярина гэж юу гэж аа айгүй муухай ярьдаг. Тийм үү чи мэдээд байгаа мөхөр тийм гэл. Ямар хэлдийхэр мэдгүй үед айгүй хөөхөн. Тэр чинь яага мэдгүй гэж тэр муухай одоо үг яриаг хүнд эргүүлээд ойлгуулж чадахгүй. Сонсож байгаа нь үнэн. Өөрийгөө илэрхийлэх юм чинь байхгүй л байгаа байхгүй. Гэтэл би дурггүй, би эмээд дурггүй. Би хайргүй гэдэг. Одоо сүлдээ нэг хайргүй болоо явчихдаг. Тэгэхээр хүүхдийн дэргэд хүндэтгэлээ эрт алдчихваа, хайраа эрт алдчихваа. Хүүхдийн дэргэд эмээ нэрийг, өвөө нэрийг, ах эгч нарыг, ээжийн аав нарыг наад амаа мэдэрэй гэж багш нь хэлэх гээд байна. Амаа мэдэн шүү. Дугуйгаараа. Илүү магт. Хөө миний хүүч нь залхуу юм шиг л суугаад байсан чи аяг угаахаар ямар гоё угааж ийна гэж зүгээр тэгээд магтчихад хүүч хөшөө угаах гал их мэрийдэг байхгүй. Жоох юм дээр хүүхэд баярлдаг шүү. Гэхдээ ямар гоё энэ аяг угаагаад байгаа юм бэ? Ямар сайн угааж ийна гэдэг. Үгээр л магталтаа урамшуулаад тэгт хүүхд зүгээр өнгөрөөл амархаш бага насын ерөөдөө 8 хүртэлх хүүхдүүд бол ер нь та нарын үгээр, та нарын нүдний харцаар, та нарын аяар л байдэн шүү дээ. Тэгээ та нар илүү хүүхдийг аргадах байдлаар гэрийн хөвжлөөс нь сургах байдлаар та нар хүүхдтэй харьцаа чинь зөв дууны өнгө хэвийн өндөр дуугаар биш нам дуугаар өөрт нь тохирсон дуугаар зөөлөн дуугаар тийм илүү магтаж өг. Тэгээ илүү хүүхдийг 3 нас хүрсэн л бол тэр хүүхдийг өмсөж байгаа оймсыг өөрөөр нь угаалга. Тэр карантинд зогсооч. Хөдөө нутгийн хүүхдүүд бол төмпөн тус хийгээд суулгач. За миний хөө амьсаа угаад да. За эмээ энчээ бас угаач. Миний хөө наана угаагаарай. Тэр за миний хөө савндаад энэ хар болцсон байна. За миний хөө энэ дээр савнгаа ингээд дүрхээд амьсаа нургаж байгаа савнгаа зүг ингээд эмээгээ дөрөд үрээд байгаа гэд. Эмээ нөгөө талд нь төмпөн дотор яг адилхан одоо юу гэдэг одоо галтгооны алчир малчир бүгдийг ингээ угааж байгаа мэрийг хүүхдтэй харуулна. Дүүд та нарыг харж дөөрэн даган байсан сурхаас биш угаа. Дүр одоо савнд одоо инг гэд ингээд шаардаад байхаас илүү хүүхдэд харадах талаас өөрөө та гараараа харуулна. Тэгвэл хүн юмыг харж сурдаг байхгүй. Тэгээ 3 настайгаас оймсоо угаагаас сурцсан хүүхд чинь за насаараа оймсоо хэртэй оймс өстө өмсөхгүй дээ. Харин ч өмсөхгүй. Хөл нүцгэн гүхгүй болчтой. 3 настайгаас нь оймсыг угаалгах нь нусны альчуурын заавал өөрөөр нь угаалгах. За миний хүндхтэй оймсоо угаа, нусны альчуураа угаа. Хүүхэд болгоно нусны альчуур байх хэвээр бүр кармалаад ивхдэг байх хэвээр 2 3 нусны альчуур. За миний хүн нусаа гоожвол над альчуурандаа арчаараа нийгээрээ. Тэгээд одоо цэвэрхэн альчуураа баруун гар талдаа муухай бохир болсон альчуураа зүүн гар талгаа карманд хийгээд байгаараа. За тэгээ орой миний хүү зүүн кармандаа бохир альчууруудаа угааж унтнаа гэдэг. Эмээнэр 3 настайгаас нь та зааж өгнө. 3
3 настайгаас өөрийнхөө амьсыг угаана, өөрийнхөө нусны альчирыг угаана. За тэгээд нусаа арчаа сурцсан, амьсаа угаагаас сурцсан хүмүүс бол хамгийн цэвэрхэн хүн болж хүмүүж байна. Хизээч нусаа татахгүй, хизээч хөл нүцгэн явахгүй, хөл хамгийн цэвэрхэн, амьс насаараа цэвэрхэн, хамгийн цэвэрхэн хүн болж өссөн тэр хэрээрээ. Энийг та нар гэрийн хүмүүжлээс нь ийм жоогноос нь сурга. 3 настайгаас угаасан бол одоо хүүхчин сургуульд орсон тэгвэл амьсаа угаагаад ингээ хизээнээс сурцсан. Хичээлээсээ ирээл баг амьсаа угаагаад тавьчихна. Бүр заавал орой унтахтаа биш. Бүр тэгээ сурчдаг байхгүй юу? Тэгвэл энэ хүүхдүүд чинь өөрсөө тийм багасаа бие дагаа сурчхаар ерөөдөө ёстой хөл нүцгэн гүөх гэн. Өөрөөр нь амьсыг угаалах хэрээр хөл нүцгэн гүөхээ бичтэй. Ерөөсөө л хөл нүцгэн гүйлэхгүй арга чинь л илүү байхгүй юу? Ерөөд аргачлан тийм ч өө миний хүү чи ямар мундаг угааж байна гэл. Савндаа л ял дугаалээ. Би савн баарчлаа чи одоо над ус асгаад байна минь. Бити дугур таны илүү дугурахгүй тэр асгачлаа 3 настай өгч юугаа мэдхээ. Дугаал бай. Асах нь хам тэр асгаж цалигж савндж хөөсөрж савн их байгаа дүүрэн ба тэр чинь бүх юм хүүхдэд ажиглаж сурдаг. Их савндах тусмаа ингэдэг тэр чинь ажиглаж ш. Хүүхд тэр чинь харж иж өөрөө хийж иж гаршдаг байхгүй юу? Бити хүүхдийг өөлөж загнаж тэр шач одоо эмээнэр илүүх одоо айр санг нэвдчихдэг. Цаашаа чи босч хамаг юм завааруулаад байдаг. Тэгэл хүүхэд ерөөдөө ингээд нэг загнажхаар өстөө юу ч хийхээс дург нь хүрчтэй. Нөгөө загнуулах дург магтуулах аюу дуртай. Та нар магтаал байна уу ч амьсаа угаагаал байна. Томорч ирэх тусам бүр эмээгийнхээ амьсыг аваад угаана гэж бүр. Тэгэл эмээ амьсыг чинь би угаач сүүлдээ хэлэхгүйгээр аваад угаагаад тавьчихсан байдээ. Тийм хүүхдүүд зөндөө надад багаас нь угаалаа сургацсан болохоор багш минь ээ нэр та зөв юм хийж игэд олон юм нэр тэгдэг. Тийм учраас өнөөдөр орчин цагийн залуу ийшэр бас багаас нь хүүхдтэйгээ ирэх. Тэгэл сургачаараа хүүхэд бас ээжээ дагаад эмээгээ дагаад юм уу гоё үед кайфтэй байдаг байхгүй бас усанд гараад үрээд өөрийнхөө амьсыг жижигхэн гараараа жижигхэн амьсаа угаах өөртөө кайфтай байхгүй гоё. Тэ тэрийгээ саундаад ингээд нухад үрэх чи хүүхдээ айгүй гоё штэ. Тэр цаг тэр хүүхч өөрөө нөгөө кайфтай айгүй. Тэгээ тэрийгээ маргааш өдөржингөө хүнж юм. Бид амьсаа угаас. Би өөрөө угаасан. Бүр савндаж угаас. Ингэж угаасан гэх бүр хүүхэд тэр чинь бүр үлгэр шиг нүдэнд харагдах хүнд гоё ярьдэн штэ. Тэр чинь хүүхэд том одоо сургууль хамгийн анхны одоо сургамж сургууль одоо арга зүй чинь ингээд хүүхэд насаас эхлэх ёстой. Одоо Япончууд бас 3 настайгаас нь хүүхдийг тийм байдлаар хөсөж анханасаа ингээ багасаа бие дагаад ирэх тусам томрох тусам бүх юм өөрөө угаагаад явчихдээ. За 5 наснаас нь макин угаална. Макин одоо бандри макин охтуудын бас багаас өмсөн чэживч гэдэг мак шиг юм доош одоо бага наснд подолтны дотор өглөө оройд өмсвөл тэр мөрийн ерөөдөө хөнгөн хувцснаас нь угаална илүү хөнгөн. Амьс угаасан дараа нь одоо бандаж нь угаална. Бандаж угаах хэрэг баста бандажаа угаах эхлээд их сэжилнэ нүдэ айна цаашаа хараад ингээл нөгөө баасаа угааж эргээс амар дургуур хүрээд ярааж марваагаад хөөрхөн штэ. Тэгээд байн тэгээ угаагаад ирэхээр наадад чи бүксээ арчиж сурчдээ. Өөрснөө. Тийм учраас 3 настайгаас нь 4 настайгаас нь амьс бандажийг угаалгаад байхаар баагаад өөрийнхөө бүксийг ерөөдөө хүүхэд илүү бүксээ арчдаг. Эхлээд 3 настайгаас нойтын салфеткээр арчин шүү. Нойтын салфетыг сайн мушигч хүүтэн юмыг айлгаж усыг гаргаж байгаа тэгээ арчуулна шүү. Тэгэхээр шууд хуурай аюугаар хүүхэд арчиж чадахгүй шүү. За миний хүү ингэж арчна. Имийн урдаар ингэж арчаад үгээ заа чи хаар гэдэг гараараа базаж усыг авч жагаад хөнхөн дараад арчна. Яг л хүүхдийн бүкс одоо хошног хуурай амар арчих хэрэг улаалт их хэрэг гэдэг байгаа учраас нойтын салфеткээр эхлээд арчиж одоо та эхлээд бүтэн сараа арчиж одоо хөвшүүлсний дараа за миний охин одоо өөрөө арчаараа чи чадна гараа хоошоо ингээд тонгож байгаа арчаа миний хөөдөө. Наадах чи хөгжилтөө тийм сурсан хүүхдүүд их байдаг. Тэрний араас өнөөдрийн бас энэ шинэ хэдний хүүхдүүд арай хөгжилтөө хөрөш арай төргөн арга зүйн төрөсөд ухамсараа юуны төрөсөд арай бас гоёор бас болчихлоо гэж багш нас ойлгоод энэ за. Тэгээ болчин тийм учраас хүүхэд тэгээд өөрөөр нь одоо 3 настайгаас нь амьсыг нуусан бол 3 жоох ингээд 4 рүү шахаад ирэхээр бандаж нь угаалгаад ирэхээр бараг 5 настай данаачнастай муухай бандаж өмсөхгүй муухай амьс өмсөхгүй бүр тийм болчихдээ ш. Эрт биеийн даалга. Тэгээ юм угаагаад ирсэн чаашаал ингээд юм угаах гэдэг. Өөрөө аянда өөрөө. Ерөнхийдөө өөрийнхөө юмыг угаах аяйгуу дуртай хүүхэд. Аяйгуу дуртай байдаг шүү. Аяйгуу кайфтай. Би чадцсан.
Хүүе миний хүү юм угаасан юм эмээ чинь тэгж хэлж баяр хүргийн үнсээ ээж гин гэл. Та нар харин тэрийг илүү үнсэж хүүхдээ үнсэлтээр тэрвэрлэлтээр мэлах хэвээр. Мэлах хэвээр. Хүүхэд тэрврүүлэх үнсүүлэх аяйгуу дуртай байдаг шүү. Дуртай. Та нар том хүүхдүүдээ илүү үнсэд тэрвэрчих хэвээр. Та нар том хүүхдүүдээ үнсэд тэрвэрч магтдаггүй шүү. Нөгөө багуудыгаа л эрхлүүлээд багуудыгаа л үнсэд идэг. Тэгээ агшир дотроо гомдод гэж нухаа ороод ирсэн 5 ангид орсон, дунд ангид орсон. Энэ гараад бид нар би гологддог ш. Надыг нэгч дуудахгүй, үнсэхгүй, тэрвэрэхгүй. Дүү гарчгаарч би шиг хэрэггүй болчт юм байна да гэдэг ухамсар толгойд ороод ирдэг. Дунд анги ахлангийн хүүхдэд. Тэгэхээр та нар багуудыг өмсөн бол томуудыг бас үнсэх ёстой. Зайлаа аав нэг үнсээ миний хүү сайхан унтаж амраараа гэж үнсдэг, тэрвэрдэг байх хэрэгтэй. Өглөө гарахтаа үнсдэг байх хэрэгтэй. Хүүд ижээ аавдаа үнсүүлээ сурцсан хүү үнсүүлгээл оройн унтахтаа үнсүүлгээл аавгаа хүлээдэг болчихдээ ш. Тийм гоё. Одоо илүү тэр үнсэл тэрвэрлэлээр та нарын халуун дулаан гэр бүлийн хайр, халуун дулаан тэр хүмүүжил, халуун дулаан итгэлцэл тэрэн дээрээс хилдэг байхгүй. Бие биендээ итгэдэг, бие биенээ хайрладаг, хүндэлдэг. Тийм гоё. Тийм учраас илүү их том хүүхдүүдээ илүү үнсчээ, том хүүхдүүдээ илүү одоо талархчээ, том хүүхдүүдээ илүү гарын цайларжээ, тий. Загнах гэхээсээ илүү том хүүхдүүдтэйгээ илүү илэн далангүй байгаараа. Тэгээ том хүүхдүүдээс эрүүл мэндийн янз янзын асуудалтай, толгойн асуудлын одоо нойрны асуудалтай тий. Одоо шүн унтаж чаддгүй, шүдээ хавраад байгаа, маш их зүүдлээд байгаа. Шүн орондох яриад байгаа. Ойр ойрхон бос шээгээд байгаа хүүхдүүд их байгаа. Яг бол эрүүл мэндийн шалтгаанаар ерөөдөө хүүхд чинь цэцэрлэгийн насандаа илэн далангүй ярина. За бага ангид орохоор илэн далангүй байдаг. За дунд ангид ороод ирэхээр өөрөө бие хүн болоод ирэхээр ичимхий болоод ирдэг. Ичимхий. Найс нөхдөсөө ичин, бэрэгшин, бүргэн тэгээд чи өмдөө эндүүдээ ирсэн юм уу гэд нэг охин хүүхд хэлэхэд л ичээд бүр ингээд баг сүрсүл нундаг байхгүй. Ичээд айгаад. Тэгээд дараа нь тэр хүүхдээ хажуугаар явахаас айдаг болчдөг. Тэгэхээр илүү их ээж нар нь хүүхдүүдийнхээ одоо өмдийг эндүүдэж за миний хөө бас ээжигээ байх байхгүй ч өөрөө ингэж эндүүдэр алей хажуу зогс над өмдөө над дээрээсээ барьж ийн доод шумыг ингэж эндүүддэг. Ээж өөрөө хүүхдтэйгээ зэрэгцээд хүүхдэд за өөрийнхөө эндүүдж байгаа арга барилыг хүүхдэд харуулж та зааж өгнө. Тэгжээж хүүхд эндүүдээ сурна ш. Тийм учраас хүүхдийг багаас нь биеийн даалгаж өөрөө юмаа угаах, өөрөө юмаа эндүүдэх, өөрөө цамцаа угаах. Өөрөө одоо багасаа юм аваад сурцсан хүүхдийн сургуулийнхаа цамцыг өөрөө угаагаад сурна. Ёстой. Та нараа хилэлтэх угаагаад эндүүдэд өмсөн дөө. А та нар багаас нь сургаагүй болохоор хөөх нөгөө хүүхдүүдийнхаа цамцын хэрийг найрлах чадахгүй, нөгөө хэр нь найрлахгүй дагтраад ерөөдөө эхний хагас чилдэл баг нөгөө цагаан цаарч байхгүй болчихдог. Хав харуулаа. Тэр чинь нөгөө багасаа угаадаг хүүхдүүд чинь өөрөө угаадаг учраас хав харуулна. А багасаа өөрөөсөө юм аваад сурцсан бас цамцаа аваад сурцсан бол хэр баргийн муу юмд хүрэхгүй муухай ширэн дээр гараад дүрхгүй тийм гоё биендээ арчиж толчдөг байхгүй ерөөсөө ялгаа нь юм тийм учраас хүүхдүүдтэйгээ зөв харьцаж яаж эндүүтхийг яаж угаахыг та нар заах ёстой та нар сургах ёстой гэрээ орчинд бүр энийг хэвшүүлэх ёстой хүүхэд багасаа биендээ арчаатай байх ариун цэвэр одоо хангах өөрөө хилэлтэх усанд ордог өөрөө бие гоё угаачдаг ах トゥ хоёр зэрэг орно хүй сольж зэрэг ордог эрэгтэй эмэгтэй хүүхэд зэрэг орохгүй яг бол хоёр банд хоёр охин зэрэг орж биенийхээ нурууг угаах бие биендээ хоорондоо ингээд жоо хүлээцтэй байх одоо хоёр эрэгтэй хоёр эгчтэй хоёр ах トゥ хоёр бие биендээ хамт орж болно за тэгээ том ангид ороод ирэхээр тусдаа орно одоо ерөөдөө томроод ирэхээр нэг ичимхий зангаар цаанаасаа багтаа бол тусдаа одоо хамтдаа гэсэн тийм учраас хүүхдийн хүмүүжлийг хүүхдийн угаах цэвэрлэх юм багаас нь оршуугаас нь ингээд гоё дадал болгоод суулгачих юм бол та нар ерөөсөө үглэх юм байхгүй хүүе цамцын яана нөгөө өмдийн угаас нь эндүүдсэн нөгөө тэр аимс нь хаа байна цүнх нь хаа байна гэдэг сургуулийн хүүхдүүдэд чарлаад орилоод идэг тэр юм чинь байхгүй болно та. Тэр хүүхд өөрөө багасаа дадал суугаад ирэхээр та нарын хэрэг байхгүй. Та нар зүгээр л тэр хүүхдийн оюун санаа юмд нь анхаарал, хоол зунд нь анхаарал хаврын ядаргааны үед бол маш хөнгөн хоол, улсын шалгалтын үед бол маш хөнгөн хоол, дандаа шүлтэй хоол илүү голдуу байх хэвээр илүү. Энэ ядаргаатай хүн тэ хордлого ихтэй хүн бол болж игэл бас хүнд хоол хамаагүй идэж болохгүй, хуурсан харсан хамаагүй идэж болохгүй ерөөдөө.
өтгийг хатдаг хүмүүс бол болж игэл бас 7 хоногт хордлого ихтэй хүн бол 7 хоногт 2 удаа бүр мацаг барь. Мацаг барь гэж өсөглөн бай гэсэн үг. Өсөглөн бай сур. Биеийн чин илүүдэлтэй байж хизээч болохгүй шүү. Тийм учраас өнөөдрийн монголчууд жингийн илүүдэлтэй маш их хэмжээтэй, хүүхдүүд бол жингийн илүүдэлтэй арай байна. Тийм учраас жингийн илүүдэлтэй хүүхдүүд бол за тэгээ нас явах тусам илүү хэрүүл мэндэ алдна. Одоо өнөөдрийн жингийн илүүдэлтэй болсон бага ангийн хүүхдүүд бүр ингээд битүү гэдэс том хөл ингээд бүтэн ингээд бүр бүх юм ингээд бага насны хүүхдүүд ингээд таргалахаараа жиг таргалж нүүр ингээд булцаагаад ингээд тэгээд их таргалаад ирэхээр хүүхд зүгээр хэвтрэн яг настай хүн шиг хэвтэх гээл идэг болчтой. Хор харуул сандал харуул ингээд юмлаад ингээд энэ чи яаж нөгөө их таргалаад ирэхээр их хөлрөөд ирэхээр цалхах нь хүрээд байгаа байхгүй. Тэгээд усанд оруулж биеийг даалгааг бол тэгэл усанд орох морх гэдэг мэдэхгүй. Тэгэл нөгөө Израильд усанд орвол нөгөө тэр усанд орох аюу дурггүй. Багаас нь харин биеийг даалгаж өөрийн ойр орох усанд оруулж угааж за минийх өөрөө хөлөө угаагаар али минийх өөрөө гидсэн угаагаар ээж нь тэр орн урууг нь угааж ингээд өөрөөр нь илүүх биеийг даалгаж угаалгаач биеийн нэрт даалгаач л гэж хэлэх гээд та бол толгойг нь өөрөө угааж өгнө. За тэгээд жоохон 5 6 хүрээд 7 8 хүрээд ирэх нь өөрөөр нь за минийх өөрөө толгоогоо угаагаараа би чамайг одоо 2 жил ээж нь толгойг нь одоо яг чи ингэж угаа ээжийнхээ гарын темпээр миний хүч чадна ээж нь дүүшин бариад өгье гэд ингээд хүүхд тэти чинь өө өстө мундаг бай сайн байна яг болж чинь өстө овоолдоо гэхээр хүүхдгөр өстө өшөө угаах гад дахиад угаана гэд магтуулах гээд байгаа шинжин л байхгүй тэгэхээр дахиад угаалгаа л зүгээр тийм таны магтаал жоохон багдаад үгчин багдаад ах тусам хүүхд дахиад хийх гэдэг. Таны одоо нэг гоё магтуулах гэдэг та нар магтдаггүй. Одоо дараа магтсан ч гэсэн магтаад байхад багшаа карантинаас юунаас буухгүй та дараагийн үгийг та хэлэхгүй байхгүй. Болно гоё байна сайн байна гэж байдаг. Сайн байна гоё болцсон байна гэж дахин хүүхэд буухгүй хашин дахиад дараагийн өөр гоё магтаалын үг сонсгохоор хүлээгээд ах чи хэлэхгүй. Имэн чамаараа бахарах чийна. Дэ чи минь надад хамгийн нандин эрдэнэ штэ. Гээ минь чи минь надад нандин өрн шүү дээ гэл ингээд гой үг хэлэр хүүд. Гэхдээ нүдэн орой дээрээ гараад ойлгохгүй ч гэсэн доторх сүнсэн биеийн зөв сав гэл хасдаг байхгүй. Энерги авраа нь хасдаг байхгүй. Ерөнхийдөө үг гэдэг өөрөө тийм хүчтэй. Тийм учраас өнөөдрийн бага насны хүүхдийг та нар л ухааруулж та нар дэвчээрийн дээд хүний дээд болгоё хийжвэл багаас нь ахугаас нь хүүхдийг хүмүүжүүл. Гэрээ орчинд загнах гэсэн илүү миний хөө энэ аимс арай дутуу угаасан байна. Энэ аимсаа хараа хэр найрлчих чи хардаа энэ ингээд гой цайцсан. Энэ хараа хэр найрлаг болох энэ хар байна уу? За миний хөө энийг угаач. Миний охин мундгөө чи ямар билээд ээж нь эмийн чамаараа бахархдаг штэ би өөр айлын ми чамаага хийгээд магтаад байгаа штэ охиныгоо охин зөв баярлаа зүгээр угаах гал. Үг гэдэг жоохон юмнаас хүүхэд баярлдаг аа. Маш жоохон юмнаас баярлаж маш их идэвхтэй ажилдаг. Ажлах тоолонд нь та нар илүү хүүхдийг урамшуул үгээрээ урамшуулах юм. Оюун санааг нь илүү идэвхжүүл. Надад нандин эрдэнэ. Миний ухааны дээдчүүдийн чим хээ. Гэ та нар юу ч хэлж болно шүү дээ. Хүүхдэд. Энд чи таны удмын үр шүү дээ. Таны ураг төр шүү дээ. Яагаад хүүхдээс үг харамлна гэж. Яагаад урмын үг хэлж болохгүй гэж. Та нараа сонсох хэрээрээ наа чи өөр өсөх хэрээрээ буцаага дүүнэртэй хэлдэг болтой. Дүүнэртэй. Яг таны үгийг. Өнөөдрийн хүүхдүүд сонсон хэрээрээ ухааж ийн тархийг сэргээх гэдэг байгаа байхгүй юу? Загнуусаар агаад бас өвчний шалтгаанаар тий одоо маш их одоо юу гэдэг өвчний байдлаас болоод одоо тархины даралттай хүүхдэд илүү тийм байдаг хэл яриа дутуу, ой санамж дутуу, хүний хэлж байгаа гүцэд ойлгодоггүй, ухаардаггүй тийм одоо эрүүл мэндийн шалтгаанаар тийм хүүхдэд их байгаа. Тэднийг загнаад ах шаардлагагүй. Одоо хүнд их ховлох. Өөрийнх нь дэргэд хүнийг ховлдгүй. Манай энэ жоохон мангараа хай ингээ мангартаад идэх юмаа гэл дэрэгдэн тэгээд хахаар тэр хүүхэд сүр сүлд нь ундэн ш. Ээж надыг айлын имэд ховлдог биш тэг. Та өөрөө дэрэгдэн үрээ ачаа ховлоод ахаар таныг үзий яддаг болчихдээ ш. Та амаа мэдэрэ гэж юм. Тэгэхээр таны үргэлж штэ. Тэгэхээр та ямар ч алдаа гаргасан бай. Хүүхд
хичээл дээр ч гэсэн одоо цэцэрлэг дээр ч гэсэн чилээ та нар тэр болгоны хүүхдтэй нэг одоо юу гэдэг зарим болцоотой айлын хүүхдүүд бол цэцэрлэгийн анги руугаа орохоор аюу гой идэх юм бүр барьж орох гэдэг. Та нар болохоор хүүхдийг уйлддаг юм аа ингээ орохороо уйлаад идэх юм аа. Тийм учраас гаранд нь юм хийгээ оруулчихаар нөгөө амттай юм ин өгчөөр тэр өгж байгаа юмдаа авсан юмдаа сатаараад уйлхаа болдог гэдэг байгаа. Тэгэхээр чин тэр хүүхдийн идэх юм харахаараа хүүхд болгоо адилхан авах гэдэг байхгүй. Зүгээр хараа. Хүүхдийг нэг цэцэрлэгийн анхудаа цэцэрлэгт орж байгаа өнөөдөр дунд ангид ахлах ангид бэлтгэл ангид орж байгаа ямар ч цэцэрлэг яслын хүүхдүүд цэцэрлэгээр идэх юм авч орохгүй. Хамгийн хориотой юм чин тэр 30 хүүхэд 30-уулаа чихэр жимс бичэн бариад ангиар дүр хог болно ш. Хин цэвэрлэгийн тэрийг та цэвэрлэх юм уу? Зүгээр хараа. Ухаантай биш үү? Тэгэхээр хүүхдийн гарт юу ч өгөхгүй. Юу ч өгөхгүй. За миний хүү цэцэрлэгтээ явчих. Имэн оройр чамайг таарахаар нөгөө гоё юм чи аваад өгье гэдэг ингээ нөгөө барьцсан юм шиг та нар хүүхдтэй буруу ярьдаг. Цэцэрлэгт яваад ирэхээр имэн орой хоолнд оруулъя. Имэн чиний дуртай хоолыг авч өгье ч гэдэг юм уу те. Имэн марууч аваад өгье. Имэн тоглоом аваад өгье гэдэг ингээ. Цэцэрлэгтээ явах юм бол тийм юм авч өгнө. Орой унтах юм бол маргааш тэгнэ гэж ёо. Та нар хүүхдэд дандаа буруу юм ярьдаг байхгүй. Юу гэсэн юм? Энэ дээрээс ч улбалаад хүүхдүүдийн барьцаатай дүүгээ. Чи тийм хийвэл чи надад юу хийж өгөх юм? Яг адилхан дүүтэйгээ тэг таарцдаг болно. Тэгэхээр хизээч ийм гэр бүлийн ертөнцид хүүхдтэй ингэж барьцаа юм шиг ярьж болохгүй. Маргааш одоо цэцэрлэгт яваад ирэхэд нэмээ чамаа парк дагуулж явнаа. Аяг худлаа ярьдаг. Чамаа ирэхээр эмээ гоё дуртай жимсийг аваад тавьсан байна. Маргааш чинийхээ дуртай хоолыг хийж өгнө гэдэг ингээ ёо. Та нарын аамуу арай их тэрхий задгаа арай их тэрхий өөрийнхөө бил бин чинь тааруулж ирэх дураараа ярьдаг байхгүй. Яг го тааруулдаг нь ховор байгаа. Дийлэнх нь худлаа. Аам нар ч гэсэн өглөө гарахтаа хүүхдээ өмсөөл өнөөдөр цалин буу аав нөгөөдөө машин авчирна. Орой би марууч авчирна. Жимс авчирга аамар. Энэ би илгэж хаалганы босго давах орох гарахтаа ам гарч болдгүй. Хамгийн цэртийн ч ам гарах. Одоо ам гарах хоёр янзын хүн байдаг. Ам гарч болохгүй. Нэг нь хүүхдэд ам гарч болохгүй, настанд ам гарч болохгүй. За настаа ээжээ цалин буухаар би ирнэ. За авах нөгөө чинь цалин буугаад нөгөө архиа угаа тасраа алгуулсан. Нөгөө муу ээж нь хүлээгээл гэдэг. Саган болгоны 20-нд буудаг да 20 болоод 2 3 хонлоо нөгөө хүү авахгүй. Архиугаа тасраа алгуулсан. Тэгээ би насанд ам гарч болдгоо, хүүхдэд ам гарч болдгоо. Энэ Монгол ёсны цэр ёсонд ордог шүү. Одоо бага насны хүүхдэд ам гарч болохгүй. Бага насны хүүхд. Аав нь цалин буухаараа хүүхдэд тэгний өөрчилж ам гарахыг цэрлдэг. Аав нь өөрөө ирэхдээ чамд өстөгөө том юм аваад ирнэ гэдэг гараа явдаг. Өглөө нөгөө хүүхд нь өөрөө аавыг одоо нөгөө цалин буугаад орой авчирна гэсэн болоо нөгөө юм аавыгаа хүлээгээд нөгөө авах юм авах гад нойр нь хүрхгүй хүлээгээд суудаг шүү. Энийн дээр аав нар анхаараарай. Хүүхдүүд ам гар хамгийн хориотой цэр ёс, Монголын цэр ёс. Тэрийг ойлгоорой. За та нартай талархлаа. Бүгд тэр амтлагаануудаа угаарай. Багш нь 5 дахь өдөр болгон одоо онлайн одоо ийм хичээл маягийн юм явдаг учраас 5 дахь өдрийн өглөө ажил дээрээс ихсүүлээд маш их амтлагаанууд бид дэше тэнгэрт өгдөг. Орой бас та нарын амтлагааг өгөхийн тулд би өөрөө энэ чи бэлэн суудаг. Тиймээс та нар илүү их дордороо тэнгэрт байгаа. Яагаад та нараар амтлагаа өгүүлж байгаа гэхээр танаа удмын тэнгэрт нэлээд өндөр түвшинд явж иж болно ш. Нэлээд өндөр түвшинд гээгээр ариусаад та нартайгаа холбогдож чадахгүй, та нарыг олохгүй байгаа хүмүүсээс багшаар нь дамжуулаад та нарыг харж орж ирэх магадaltaй учраас хүн болгон өөр өөрсдийнхөө зургийг тавиад нэрийг англиар биш кириллээр бичүүл илэх одоо болно. Англи хэлнийхаа доор нь миний нүдээр харж одоо бүх юмыг мэдэрч дээшээ холбогддог учраас би зүүдээ манаараа гэдэг байгаа чинь бас та нарын зүүдэнд тэнгэрийн хүмүүс холоос ирдэг шүү. Ойроос холоос ирдэг учраас хэл яриа нь мэддэхгүй ирдэг учраас таныг зориуд ирсэн л бол битгий голоороо, битгий уурлаараа, битгий хөөгөөрөө чимээгүй байгаараа, их чимээгүй байгаараа. Үнэхээр зүүднийхээ талаараа та нар бас янз янзын өөрсөндөө тохиолдсон юм илүүх
багшаасаа асууж болно. Багш нь зүүдний тайллыг илүү хэлж өгнө, илүү хүнд сайн муу гэсэн хоёр тал зүүд ирнэ. Сайхан зүүдэд их гой тааламжтай зүүд ирээд кино шиг нүдэнд харагдаад өөрөө бүр бодит дотор нь орсон кино одоо кино шиг гой бодит болдог зүүд бол тийм агуу. Тэгээ өглөө сэрэнгүүд нөгөө зүүд бүр өргөс авцсан шиг байхгүй. Сандаггүй. Энэ юуных вэ гэж олон хүн асуудаг. Энэ бол та дотоод сэтгэл чинь хогоор дүүрсэн учраас Тэнгэрийн хүмүүсийн тэр гоё хэлж байгаа чадамж, хэлж байгаа ухамсар, оюун танд зориулж хэлж байгаа юм. Энэ таны энэ чэйжэнд их лаг байна гэсэн үг. Он удаан жилийн бухимдал, он удаан жилийн гомдол, он удаан жилийн шаналл, он удаан жилийн атаархал тий одоо бид нар чинь одоо хүн юм хойно одоо уурлах үеэр нь, бухимдах үеэр нь, ойлох үеэр нь, гомдох үеэр нь одоо өхөл зовлон одоо сайнтай муутай үзэн тэгээд хүний дотоод сэтгэл маш их хадгалагдаж үлддэг. Тэгээ би багш нь үлрэлдаа юмаа хаяараа. Одоо 7 сар зуны үлрэл дууслаа. Энэ зуны үлрэлдээ та илүү үр бүтээлтэй энэ зуны сарыг илүү гоё жаргалтай гоё дуусгах ёстой. Тийм учраас бид энэ зуны сарда одоо хүнтэй маргасан, хүнийг одоо хуурсан, одоо хүнийг одоо доромжилсан, загинсан бол одоо энэ 6 сархаа сүүлийн сард маш их уучлалт та одоо нарлуу уучлалт гуйх гэмээр та нүглээ одоо цайруулж ийн гэсэн үг. Тийм учраас хүн болон үлрэлийн ихэнд илүү талархна. Үлрэлийн дунд өдөр бол та илүү одоо амьдралын одоо явцад өөртөө алдаа гарахгүй илүү амьдралын шүүлтүрт орж байгаа учраас та өөрийнхөө ухамсар оюун санаа, өөрийнхөө чадамжийг илүү Тэнгэр оюун санаанд мэдрүүлдэг учраас илүү ухаантай байгаа, оюунлаг байгаа, дайчин байгаа, чадварлаг байгаа, ирэмгий байгаа. Таны айгүй гэгэн юм, ариун юм илүү тэнгэрт харагдах учраас таалагддаг учраас сүүлийн сард илүү одоо үлрэлийн сүүлийн сард илүү одоо уучлалт гуйдаг сар гэсэн үг. Яг бол энэ сард уучлалт гуйж намрын ихэнх сарыг та нар гой хүлээж аавна гэсэн үг. Үлрэлийн эхлэл төгсгөл дунд гэсэн 3 одоо үе шатыг бид яг давтамжтай багш нь одоо 20 жил одоо энэ одоо үйлдэл хийж түн монголчуудыг би соён гэгэрүүлж оршихугаас нь одоо монголчуудаа зам үүлгийн засаж эрүүл болгож өвчнөөсөө салж хавдраасаа салж сахараасаа салж группээсээ салсан хар мянган хүн байгаа. Өнөөдөр миний эмчилгээнд яваад тэгээ одоо араас нь одоо оюун санаа эрүүлжиж хумсар оюун санаагаараа тэнгэртэй холбож зүйтэй манад гайхамшигын өндөрлөг төрж авра энерги нь яаж бэлгийн нүдэн нэгдэж байгаа монголчуудаар багш нь бахархдаг. Өнөөдөр үнэхээр миний үйл ингэ тэнгэрт хүртэл хүрч тэнгэрийн хүмүүс хүртэл миний ажлыг шүүж надтай тэнгэрийн хүчтэнгүүд надтай бас тулж ажиллаж би тэнгэрч тулж ажиллан та нартайгаач тулж ажиллан тэнгэр газрын чимнэрээр холбогдож бүх мэдээллийг би тэнгэрт өгснөөрөө өнөөдөр Монголын оршууг илүүх засаж соён гээгэрүүлснээр ажиллаараа багш нь их бахархдаг. Тийм учраас шинэ нэрний хүүхдүүдийг илүүх оюун санааг нь багт нь нөхүүлж, багт нь айлгаж, багт нь зодож тий, багт нь чочоож, багт нь гэж үзий ядуулж хор шар одоо юу гэдэг зүрхийн төвшөөж хизээч болохгүй илүүх загинсан ч зөөлхөн зодсон ч жоохон зөөлхөн өөрт нь насанд нь таарсан зөөлхөн байна. Жоохон нас яваад ирэхээр харааянда багш нь таалдаа янда та нарыг асуухаар насанд нь тохирсон юмыг би ярьж өгнө. Тэгээ үнэхээр одоо надтай уулзаж одоо би ч зөвлөгөө авъя. Би ч хүүхдийн талаар асууя гэж байгаа хүмүүс бол маргааш өглөө манай ажлын байран дээр өглөө 10 цагт цуглаж болно. Багш нь маргааш 12 цаг хүртэл ажилладаг ажлын байр өглөө бараг 8:30 гэж онгоодгоо. Ерөөхдөө өглөө заримдаа 9 гэж онгоод. Тэнгэрийн хүчтэнгүүд илүүх надыг 9 цагт илүүх онгоолох гэдэг. Би болохоор одоо нөгөө зуны одоо нар эрт гардаг учраас жоохон цагийг урагшлуулах, хэдэн минут урагшлуулахыг би бас хичээдэг учраас багшаа ойлгоороо энэ өдөр та нарыг бичилж ирэх тусам хүүхдийнхээ эрүүл мэндийг, хүүхдийнхээ болохгүй асуудлыг одоо та нараа тэр мэдээ гэж багш нь сэтгэл зүйн зөвлөгөө тэр чигт нь би өн төлрөгөө өгдөг. Тэгээд хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар, хүүхдийнхээ хичээл сурлагын талаар, хүүхдийнхээ одоо юу тийм одоо ажил мэргэжлийн талаар сонголт хийж чадахгүй шүү дээ. Тэгээд хүүхдтэй чинь давхар би уулзсан, ярилцсан, та нартай давхар ярилцсан одоо бүх юм тал дээр одоо багш нь тийм нээлттэй байдаг. Тийм учраас өнөөдрийн одоо 21-р зууны монголчуудыг өнөөдөр би бас соён гээгэрүүлж хүүхэд наснаас нь хамгийн цаанаасаа өгөгдөлтөө. Тэгээ би хэлдэг байхгүй та нарыг бити лам руу, бити бөөр рүү, бити янз янзын юм руу гүйлдэдээ.
та нарын хажууд байгаа 5 настай, 3 настай, 10 настай, 8 настай, 6 настай наад хүүхдүүд чинь таны асуултанд хариул. Та над өөртөө тулгамдсан асуултаа над хүүхдээс асууад үз. Наадах шин танд шууд хариулт хэлнэ. Та өнөхөр хайрладаг л бол, тэр хүүхдэд итгэдэг л бол, тэр хүүхдэд та урамшуулдаг л бол, хайртай одоо эмээдээ, хайртай эгчтэй, хайртай ээжтэй яг хэлдэг байхгүй. Одоо өнөөдрийн 90 цагийн шинэ одоо 90-ийн энэ хүүхдүүд маш их дотроосоо сэрж одоо нэраа хүүхдүүдийг бас багш нь одоо нэраагаас нь нэмчилдэг. Одоо дөнгөж төрсөн нэраг 21 хоногтой авч би тархины дараалтыг шууд нэмчилдэг. Одоо өнөөдөр тархины дараалтаа хүүхдүүд асар хэмжээтэй төрж байна. Тэгээ тийм учраас тархины дараалтаа хүүхдийг нэраа үед нь илүү их авчирч нэмчлүүлж тархины дараалтыг маш эрт гаргах хэрээр өнөөдөр цэцэрлэгт нүдний шил зүүхгүй, сургуульд нүдний шил зүүхгүй явна. Энэ багаасаа нүдний шил зүүгээд байгаа хүүхдүүд чинь тархины даралттай хийсвэрээр төрсөн хүүхдүүд бүгдээрээ тархины даралттай байдаг гэж ойлгоорой. Тийм учраас одоо өнөөдөр сургуулийн хүүхдүүд ирээд нүдний шилээ хайж байгаа хүүхдүүд зөндөө байна. Ганцхан курсээр хаяхгүй. Одоо тэр хүүхдийн чинь нүдний хараа өөрийнх нь ерөнхий эрүүл мэндийг дамжиж тарих хөдөлгөөр дагаж нүд хөдөлдөг. Тэгээ та нар нүдний эмчтэр гүйж очиод идэг нь нүдий чинь хоёр өөр байна гэдэг хэлээд байгаа чи үнэн. Яг бол тарих хөдөлгөөр. Тийм учраас өнөөдрийн хүүхдүүдийг шил зүүж байгаа хүүхдүүдийг авчирч эмчилгээнд оруулаа. Хоёр багш нь өнөөдрийн Монголын цэцэрлэгээр орлоо. Цэцэрлэгийн хүүхдүүд талан нүдний шилтэй сургуульд ороход нэг ангийн талан нүдний шилтэй айгүй өрөвдмөр. Амар линз зүүц хүүхдүүд явж байна. Айгүй өрөвдмөр. Ягаад тархины даралт гэж хэлээд байгаа. Гидсэндээ тоонуустал гарсан бол тархины даралт. Тоонус өгөөд ингээд одоо хатуураа, зангираа, доошлоо тэг хордлого өгөөд байгаа чинь тоонус гэж эмчээр хэлээд байгаа. Наадах чинь манад эмчилдэг юм аа. Би эмчэнэ эмчилж сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм аа. Зүгээр л олон одоо төрөх гэж байгаа. Одоо дөнгөж жирэмсэн болж эхэлж байгаа баг сартаа одоо байж байгаа охтуудыг даруй явуулаараа. Тийм учраас хяналтандаа авч Монголын одоо төрж байгаа шинэ эртний хүүхдүүдийг би гидсэнд нь эмчилж Монголоор дөрөв 90 сар бол хүүхэд шууд гараад одоо маш хурдан одоо гарангуудаа яг сараараа гой боожиж яг сараараа насаараа хурдан хилд орж ой санаамж юм өстой гайхамшиг өнөөдрийн шинэ эртний хүүхдүүд. Тэгээ би одоо илүү их одоо Монголын хүүхдүүдээр илүү их одоо гайхдаг өөрөө ямар гоё шинэ эртний би ч гэсэн өөрөө бас өөрсдөө хүүхдүүдийг бас давхар эмчилдэг. Тэдний гайхамшиг гэж агуу. Олон ч хүүхдүүд надаас эмчилгээ авдаг авахдаа олон хүүхэд манай хүүхэд идэгцэн гэд ирдэг байхгүй юу? Биш ээ. Үйлрэл дутан оруулна, давтамжтай оруулна. Хүүхэд бол хөдөлгөөнөөрөө л ядардаг. Хүүхэд хүнд хоол идэхээр ядарна. Хүүхэд даарахаараа тэгэл ирэхэд хүүхэд юу маш хурдан хөдөлгөөн нь хурдан. Хөлс гарах нь хурдан. Тэгээд хүүхэд болгоно ажил гэдэг чинь би ажиглаа. Одоо хүүхэд болгоныхоо гутал пүүзийг одоо гараа хийгээд үзээ. Гутланд нь пүүзэнд нь ингээд унтж байгаа үед ингээд гараа бүр ингээд ээжнэр ингээд пүүз кэтэнд нь хуруугаа хийгээд үзээрэй. Тэгээ үцгэд нойтон байвал танаа охид ядаргаанд хитэрсэн байна гэсэн үг. Хитэрчгээрээ хөл одоо та нараа нэг шивэртнэ гэдэг шүү. Тэрийг хэлээд байна. Тийм учраас ядаргаа туйлдчихаараа хүүхдийн хөл шивэр ихсчдэг. Тэгээ үнэр их хүндрэхээр үнэр ордог шүү. Зүгээр л авий дээр багшаасаа ичиж зовхон байх. Бүгдийг засаж эмчилнэ. Тэр утгаараа л илүү их Монголын хүүхдүүдийг бас багаас нь ариун цэвэр сахиу та нар ариун цэврийн сахиул эрүүл мэндийн одоо хоёр эмчин даа тэгэл болоо тэгсэн байхад бие даагаад ариун цэвэр багаасаа хүмүүжчихсэн. Тэгээд дээр ингээд 90 сар л өссөөхөд ёо дэлхийд Монголын оюун санаа тодорохгүй гэж яах юм. Монголын оюун санаа дэлхийд хүчрхэг байхгүй гэхий аргагүй. Тийм учраас бид нар өнөөдрийн энэ шинэ эртний хүүхдүүд хүн болгон бид нар дордороо хичээж өшөө оюун санаагийн чимж өшөө одоо та нар үгээрээ л хүүхдийг одоо баяжуулна. Ухаантай шүү. Гөөмөн хурдан шүү. Гэ чиний хийж байгаа гөөмөн таалагдах юм аа гэдэг ингээд задлах өөрөө тэгж хэлж болно шүү. Нөгөө хүүхчиг гайх шүү. Та яагаад надад магтаад байгаа гэдэг өөрөө тэггүй чи бүр цаанаасаа нэг айгүй өөр болж байна. Имэн чамайг ажиглал байгаа ш. Өөр болж байна гэж хэл. Тийм үү гэл нөгөө хүүхч. Хиндэ нэг хүлээж авахгүй. Сүүсүлдээ өшөө магтуулах гал хийгээд идэг байхгүй. Тэгэхээр хүүхдэд
загнах гэхээс илүү магтаал хамгийн хэрэгтэй шүү. Илүү хэрэгтэй. Сайн магтаж байгаараа. Тэгээ урамшуулгахдаа сайн үнсэж байгаараа, сайн тэрвэрч байгаараа. Тэрвэрлэлт хамгийн хэрэгтэй. Хүүхдийг тэрвэрх тоолонд хизээч хүүхэд өнчирдгүй. Өнчөрөхгүй. Хизээч хүүхэд хагацдаггүй. Тэрвэрлэн гэж цаасаа Монгол ёс биш. Бидний өвлүүлж ирсэн удамшлын юм биш үү? Үр хүүхдээ бүр тэрврээс сурцсан. Нийлхэн ираад нь тэрвэрчээд хөлд оронгууд нь тэрвэрдэг. Сургуульд оронгууд нь тэрвэрдэг. Тэрвэр хүүхдээ. Улсын шалгалт өгөхгүй гарахт найлын миний хүний ашиг ээж нь үнсээ. Нэг сайхан тэрврийдгийн хүүхдээ. Сайхан сэтгэл хангалуун сайхан тэрврээд урмын үг хэлээд үнсээ гаргахад тэр хүүхд зүгээр пүнк гэж дотроос өгөө. Өөр аяанда Монгол хүүхдээ сэрдэг. Ижидээ үнсүүлсэн, эмээдээ үнсүүлсэн, аавдаа үнсүүлсэн, ахтаа үнсүүлсэн хүүхд арай л өөр. Охтуудыг аав нар банд нарыг ижинэр үнсэх хэрэгтэй илүү. Хамгийн гайхамшиг. Хамгийн ааш. Аль нь л та нар бас давхар үнсэх ёстой болно хамаагүй. Хэдий ч үнсэж тэрвэрх хэрээр хүүхдүүд тэр чигээрээ хазгаа заяатаа явахгүй бүтэн заяатаа явдаг. Тэгээд ойлгоорой. Тэгж ойлгоорой. Яг л хүүхэд яагаад дутуу заяатаа яваад байгаа. Та нарын тэрвэрлэлт байхгүй, үнсэлт байхгүй, хүүхдтэй хандж байгаа хандлагч аюу хайнга, дутуу, соёлгүй, үгийн баялаг байхгүй, хүүхдтэйгээ урмын үг хэлдэггүй, талархдаггүй, дандаа голдог, шилдэг, дандаа аашилдаг, загиндаг, түлхдэг, хэдрэлдэг учраас хүүхдүүд яг та нар шиг тийм ааштай өсч байна. Тэгэхээр сургууль өмжүүлэх гэдэг чинь гэрийн нөхцлөөс, гэр бүлийн халуун дулаан харилцаанаас хүүхдийн харилцаа үүсдэг, хүмүүжил тэндээс үүсдэг учраас өнөөдөр Монголын хүүхдүүд өнчирч биш, бүтэн заяатаа дүүрэн таленттай ард түмэн байхгүй бид нар. Дүүрэн таленттай ард түмэн. Энийг л бид нэр ижинэр үргэлжлүүлэх ёстой. Хүүхдүүд дүүрэн өөвч чи надаа дүүрэн гэж яана, надаа агуу гэж яана гэдэг гой хэлэл тэрвэрч үлсэн ш. Гэмээ чи юу гэдэг байгаа юм бэ та? Тасаа юу гэсэн бэ гэдэг нөгөө энэ гой үг чинь хүүхдийн чихэд багасаа орж явах ёстой. Хүүхэд сонсож явах ёстой. Тэр хүүхэд чихэндээ багасаа сонсоод эргээд нөгөө чинь том болоод нас бие хүрээд 17 8 хүрэхээр дүүгээ юу хайртай дүү алийг чинь үс дүүрэн шүү дээ чи ихчтэй миний нандин шүү дээ гэдэг өөр аяанда автоматар энэ толгоноос үг чинь өөрөө гараа авчихдээ хөсөөсөө өөрөө гарна цаг нь болсон бол шууд гарна үг гэдэг өөрөө цагаан болохоор цаг хугацаанд болохоор өөрөө ирнэ өөрөө гарна ямарваа юм чи нөгөө орох гарахын цэг шиг тэг цохилтлогоо нь явдаг аа тийм учраас монголчууд амны бэлгээр баян бэлээ дүүрэн бэлээ ард түмэн бид нар үгийн баялаг, ухааны баялаг гэж монголчууд бол дэлхийд цор маш агуу үндэстэн ухааны дэд, хүний дэд, оюуны дэд, энергийн дэд, сүнсний дэд гайхамшиг. Тэгээ энийг л одооны шинэ эртний хүүхдүүд яг энийг өвлөөд төрөөд бид нар дээр мэдлээд ороод ирсэн байгаа тохиолдолд та нар над хүүхдүүдтэй энэ гоё харьцаад үзээрэй. Хөөе эмээ яагаад байгаа таасаа юу гэсэн бэ? Та яагаад ойрд өөр болоод ухаантай бүр шууд тэгж хэлнэ. Та яагаад ойрд нэг сони үг хэлээд юу гэдэг байна бүр. Тэч ухаантай хүүхдийн яриа таны бүр шөөж ш. Анзаарч ш. Хүүхдүүд тийм гоё. Та ухаан сун. Хүүхдүүд таныг дагаад ухаан сун. Хүүхдүүд таныг дагаад төвчөрсөн. Хүүхдүүд таныг дагаад хамгийн цэмцгэр, хамгийн цаг барьдаг, хамгийн ажилсаг, хамгийн дуулууртай, хамгийн сэтгэлийн хаттай. Хинч загинсан нуурахгүй, хугарахгүй, гомдохгүй, уйлахгүй, шантрахгүй тийм чин зориг, чин сэтгэл дотор нь багтан суулгах хэрэгтэй, ижинэр суулгах хэрэгтэй. Тэгжээч хүүхэд өнөөдөр Монгол салалт гэж байхгүй. Бие биенээ хайна, бие биенээ ген, бие биенээ гомдооно гэж байхгүй болно. Минийхөө хүүхд найзаал битгий гомдоогоороо, багшаа битгий гомдоогоороо. Болохгүй шүү. Чамдаа тэд чинь нанд. Энэ гой багш чамд нанд ирэн чамд зээгцсэн шүү. Минийхөө багштай итэг. Багшийнхаа хүндлээрээ минийхөө. Тэгж ярьж болохгүй шүү. Та нар алдааг нь засах хэрэгтэй байхгүй юу? Багшаа хүндэл. Тэр хүн ядарсан байж болно. Хувцсан жоохон тийм байж болно. Одоо гуасааханд орохгүй байж болно. Үсээ засуулахгүй байж болно. Энд чинь хүний амжиргаа штэ. Манай ч харчихгүй штэ. Манай үсээ засуулдгүй, усан ч жолдгүй, хувцас сольдгүй. Одооны хүүхдүүдийн яа хэл яриа амар. За минийхөө болохгүй ш.
Нааша тарих оюунаараа боловсролын яам хөлийн зөвшөөрөд энэ ажил мэргэжлээр нааша шалгарсан болохоос ш. Ухааны дээдэр шалгараад танаа ангид чамд та нарыг хөлийн зөвшөөрөд авч байгаа ардын баг шиг минийхөө тэгж хэлэхгүй ш. Хүний амьдрал ирэнтэй бараанта дуугаараа минийхөө амны алдаа гаргаж болохгүй шүү гэж та хүүхдэд ухаан зааж, төвчээр зааж амын барих хэрэгтэй. Тэс хов болгож хүүхдийн хов сонсонгуудаа буцаагаад минийхөө дугаагаараа найзуудтайгаа ингэж багшаага ярьж болохгүй шүү. Анги дотроо одоо Улаанбаатарт улсын сургуульд нэг ангид 50 хүүхэд, хувийн сургуульд нэг ангид 30 хүүхэд байгаад байгаа. Яг бас тэгээд хэрэглээгээр хүүхдүүд чинь хооронд одоо би нэг ялгарлаад байж чи ямар зүг барьцээ, ямар гар утас барьцээ гэдэг аюу хэцүү юм одооны хүүхдүүд чинь. Тийм учраас минийхөө эрдэмт шамд. Тийм учраас эрдэмт шамдсан хүн толгоодоо эрдэм хураасан хүнд дараагийн наад материал гэдэг өөрөө ирдэг юм минийхөө. Эрдэмтэй хүнд мөнгө өөрөө ирнэ. Тэр мөнгөөр чи бүх хэрэглээгээ гүйцэн минийхөө. Ердөөл тэргээд товчхон тодорхой том ангийн хүүхд, алхаангийн хүүхдүүд хэлээд хүүхдүүд тэгэл ойлгоно. Илүү та нарын хүүхдтэйгээ хандаж байгаа хандлага, үг ярианы сэдв, тухайн өдрийн тэр гоё уур амьсгал хамгийн гоё байх хэвээр. Их гоё байх хэвээр. Тэгээ яг хүүхдтэйгээ хандаж ярихдаа та яг өөртөө хичээнгүүлэн ганцаарчилж яриул илүү хэсэ. Яг бол одоо том ах эгчтэй ярихдаа хажууд дүүнэр нь чихээ тавиад иж болохгүй. Дүүнэртэй ярихад ах эгч нь чихээ тавиад иж болохгүй. Тийм учраас ганцаарчилж ярих тусам айгу зүгээр. За тэгээ том болоод ирэхээр нь яг нийтийн бас юм. За манай гэр бүлээ баярын одоо ширээний уур амьсгалаар гişрээ тойрол ингээд сухтаас гой юм хилдэг. Энэ удаа энэ улирлаар ингэж гой дүнгээ ахиулга 3 дүнгээ 4 болгосон хүүдээ талархъя гэдэг. Ингээд баярын өдөр бас тэр хүүхдийн давуу талыг танд илүү онцож дурдах ёстой. Тий. Тэгээд спортын бас амжилт гаргасан талархлаа. Цэцэрлэгтээ бас гой зураг зураад онц сүнлэгээ авсан охиндоо баярлаа гэдэг. Энэ чинь гэр бүлийн баяр чинь гэр бүлийн баяр учраас баяр болгоныг бид гэр бүл гэдэг утгаараа хүүхдийг илүүх яг тэр мөчөд илүүх баярлуулж явах хэрэгтэй. Бүр тэрийг ингээд нийтэд зарлахаар нөгөөгч бүр ингээд эхлээд ичдэг дараа сүлдээ бүр ингээд өшөө магтуулах гэсэн мэрийдэг байхгүй. Чармаадаг хүүхд. Магтаал хүүхдэд хизээч эртдэхгүй. Тэгээ яг насанд нь тохирсон магтаалыг та нар гаргана. Хитрхи хүндэдсэн магтаал жоохон хүүхдэд бас хамаагүй бас хахадна гэж бас юм байдаг. Тийм учраас хүүхдтэй зөв зөөлөн айдуу ухаан зааж төвчээр заа миний өнөөдөр жоохон ууртай байна да жоохон ядраа юунд ядраа халууцаа юу наашир хоёлоо жоохон хуучлын нүр гараа угаа цайгаа уучих миний хөө гэдэг ингээд их гоо зөөлөн айдуу бүр өөр юмсыг бүр наалдаж ирж алийг хоёлоо гэрт хин нэгэн хүмүүс байл алийг хоёлоо эмээтэйгээ шиж жоохон салхинд хоёлоо хэд алхачаад хүрээд иргээ дагуулж гарангаа ярилцдаг баг сэтгэлийн онгойлгодог зарим хүүхэд хичээлээс айгу ууртай ирнэ хаалгуудаа түлхэж өшгөлж онгойлгол цөөнх номоо тийш шидэл хүүхдийн одоо тэр хөдөлгөөн уур ааш юу чинь илт илэрхий штэ тийм үү яг тэрэн дээр эмээ өвнөр хүүхдийг тэр дорно сэтгэл зүйн засаж тайвшруулж аргадах чинь гэрийн ухаан, гэрийн хүмүүжлийг, гэрийн зөв одоо төлөвшлийг та нар зааж хүүхдийг төлөвшүүлж тэр тухайн алдааг зааснараа хүүхэд цаашаа өсөх насаар өсөх хэрээр хүүхэд бүр суугаад оюун нь тэлээд ямар үед яахаагаа та нараасаа сонсч ирсэн учраас биеийн чадвар ухаанд сууд гэдэг өөрөө аваа явчихдаг юм аа. Тийм учраас 3 настайгаас нь хүүхдтэйгээ харьцаад ажлыг хийлгээд аягыг угаалгаад өөрөөх нь одоо цэцэрлэг тэр хүүч өөрөө хувцас тайлаад өөрөө ирэхэд сандал дээрээ тавьдаг. Хүүхд болгон цэцэрлэгт өөрийнх нь таних тэмдэг байдаг. Гэртэд бас тэр хүүхдэд яг өөрт нь орных нь хажууд өөрөх нь бас тийм сандал байх хэвээр. Гэрт нь за минийх унаа сандал дээр минийх хувцас тайлаад тавиарай. Та нар сандлын бэлдэж өгөөг болоо нөгөө гэртээр нөгөө цамцаа тайлал хаашаа шидэд байдаг өглөө нөгөө тийм ээж нь олдгүй юм нь олдгүй хайш нь хийцэн нөгөө чи хаа байгаа ингээл цаг нь яарад байдаг босоочтой хурдлаачтай гал ууралцаагаад бөхөмдөл болоод байдаг тэгэхээр тэхгүй багаас нь гэрийн хүмүүстэр ингээ бөө яг цэцэрлэгч яаж байдаг яг тэр чигээр тийм учраас хүүхдийг бас нэг анхааруулах юм хүүхдийг
одоо хөхнөөс гарсан л хүүхдийг хол унтуулна. Ерөнхийдөө хүүхдийг нэраа үед нь ерөнхийдөө өөрчлөж унтахыг цээрлэн. Ерөнхийдөө хүүхдийг шөнө орой хураалаа дандаа хол унтуулна. Өөртөөсөө хол. Яг бол ээж аав хоёр одоо залуу үедээ дундаа хийгээд унтах хэрээр хүүхэд агаар авдаггүй. Яг бол томчууд илүү гүн амьсгалж гүн одоо агаар сордог учраас нэраа хүүхдийн агаарыг дундаа хийснээр нэраа хүүхдэд агаар бараг очихгүй ээж аав хоёрын агаараа амьсгалж унтдаг учраас нэраа хүүхдийг ээж аав хоёр дундаа хийхгүй харин бүр орноосоо жоохон зайдуу өөрийн гэсэн манежийн орон дээр унтах ёстой гэдгийг ойлгоорой. Тийм учраас хүүхэд багаасаа хол унтаад тасгцсан хүүхэд багаасаа одоо юу гэдгийг өвөртөлж унтсан хүүхэд ёстой ирэх өсдөг. Одоо хүрт сургуульд орсон хэрнээ багаас нь өвөртлсээр гад одоо сургуульд ороод 1-2 дугаар ангид орсон гэсэн өвөртлөөд байх тусам танаас холдохгүй эрх цангаа хаяхгүй байх тусам бие даадгүй шүү. Бие дарч чадвар суухгүй ихнээсээ янз бүрийн байлаар хоцроод идэг. Эрх цангаа хайдгүй хэд жоохон асуудалтай байдаг шүү дээ та нар ойлгоорой. Тийм учраас хүүхдийг багаас нь хол унтуулж хүүхэд өөрчлөж унтах хориотой. За хэрэв өөрчлөж унтах юм бол эмээ өвөөнөрийн өөрт унтахгүй, ээж аавын өөрт унтахгүй ганцхан эрэгтэй хүүхэд ахтайгаа унтна, охин хүүхэд эгчтэйгээ унтна. Тэгэл болоо. За тэгээ томроод ирэнгүүт ах тусдаа нөгөө эрэгтэйдэг бас тусдаа бүгд тусдаа унтна. Тусдаа орон дээр тусдаа хүнжилд орж унтна. Хэдий ч нэ тусдаа орон дээр тусдаа хүнжилд ор тусам хүүхдийн бие даах чадвар бие даах хэрээрээ хичээлдээ төлөвшин, хичээлдээ төвлөрн, оюун санаа нь тэлнэ, зүйдээ мандаг болно. Орондоо одоо юу гэдэг зөв унтснараа одоо их гоо бие намардаг бол. Бие намрах хэрээрээ оюун санаа нь тэлж хөөхсөн хүний дээд гэдэг шиг өстой хичээлдээ мэрэгд ирдэг. Бие биенийхээ нөгөө халуун дулаан эрчим энергийн дунцсаар агаад ах нэг гинтхэн одоо ажилд гараа явдаг, эсвэл цэрэг татагдаад явдаг ингээд те эсвэл дээд сургуульд ороод гадаад гараа явчих. Нөгөө дуу нэгээд ахыгаа санаж өгүүлээ бүр араас битгрээд идэг. Би тэг хинтээ унтах ингээд. Тийм учраас ахыг одоо дээд сургуульд орохын алдаад хүүхдийг нь 5 дугаар ангиас нь тусна. Ахаас хол биеийн даалгах ёстой. Тийм учраас олон жилдэг гэдэг өөр өөртөө унтахыг тэнгэр ёсонд цээртэй гэдгийг ойлгоорой. Яг л хүүхдийг эрт биеийн даалгадаг. Манай Монгол ухаан тэнгэр ухаан ийм байдаг юм аа. Тийм учраас багаасаа хүүхэд ерөөсөө 2-3 настайгаас өөрөө хоолоо идэж сурна. Өөрөө хувцас тайлж сурна. Яг хоо тухайн үедээ яг хүүхдүүд жоохон биеийн байдлаасаа болоод хөдөлгөөн янз бүрийн байдлаас болоод чадамгүй тохиолдолд бол яг ээж гартна. За тэгээ бие даах одоо хувцас авих дайны өөрөө бие даах чадвартай болсон, хилд орцсон, хөлд орцсон тохиолдолд ингээд айжмар заагаа явна. Хилд ороогүй, хөлд ороогүй хүүхдүүд одоо тийм нарийн ухаан суудаггүй. Одоо шил их чахаа ингээд жоохон загнахаар яагаад ээж уурлаад яагаад загнаад байгааг ойлгохдоггүй. Хилд ороогүй учраас. Тийм учраас хилд ороогүй хүүхдийн дэргэд ах эгчийн хамаагүй чанга загнаж ах эгчийн дэргэд бөгөөд хүүхдүүдийнхаа дэргэд хэрүүл хийхийг ээж аав нар цээрлэнэ гэдэг тэнгэр ухаан байдэн шүү. Та нарын хоорондын зан харьцаа, эмэгтэй хүний тэр муухай хялгацад зэхэлж байгаа нүүрний байдал, үг ярианы хилдэмж, биеийн хандлага чинь хүүхдэд аюу тийм зэрлэг харагддаг учраас хүүхдийн дэргэд хизээч гэр бүлүүд хэрэлдэж болохгүй, хоёр биенийг хатуу муухай ширүүг хэлж болохгүй, ээдтэй наа хүүхдүүдийнхаа дэргэд нүдний булаагаа дэлгэчвэ гэдэг дээр хамгийн анхаарах ёстой шүү. Хүүхдийн дэргэд хэрэлдэхгүй. Хүүхд чинь жоохондоо ээж хоёроо үлгэрийн баатраар мэт бодож аавыгаа хаан ээжийг хатан шиг бодож бүр ингээд сүжилдэг одоо ерөөдөө үлгэр уншдаг хүүхдүүд, кино үздэг хүүхдүүд, киноныхаа баатраар ээж аваагаа төсөөлөн ургуулж аягаа дүгнэлт хийдэг учраас хүүхдийнхаа дэргэд насан баг үед яаран амны алдаа гаргаваа. Характер аншингаа эрт таниулчваа. Эрт таниулах юм бол хүүхэд багадаа зодолддог, хэрэлддэг те багадаа ижийг янз бүрээр хилдэг тохиолдолд эрэгтэй хүүхдүүд аавдаа үнэн гомддог, маш гомддог. Ижийг зодоод, нүдэн дээр нь зодоод, уурлаад, уйлуулад тэгээ хайж гээж яваад агсан сохтуу тавил та тэгээ эрэгтэй хүүхэд зүрхнүүт тосчдөг. Тэгээ дотгошоо болчдөг. Өвдөжсэн ч хатгаа хатсан байсан ч
хэлэхгүй. Эрэгтэй хөлт бол илүү тийм. Охтууд ч гэсэн тийм. Өрөвдмөр. Манай өнний хөлт дотгошоогоо юм аа гэдэг дагаа чинь та нарын алдаанаас болоод дотгошоо болчихдог. Магтаад өгөөч гэдэг чинь магтаад өг тусан хүүхэд нээгддэг. Хүүхд чинь магтаал дуртай учраас эмээ би өнөөдөр 3 авцсан яана гэ 3-аач гэсэн зүгээрээ миний хүү зүгээр. Хүн бүх дүнг авч багадаа авч сурах ёстой сайн. Онц ээж минь 3 авсан чамд баярлж байна. Гэтэ байнга баярлахгүй шүү 3 гэдэг дүг хаяа авч болно. Үргэлж одоо онц үе гэдэг тийм сайн биш. Хүүхэд нөгөө байнга онцээ авсаар агаад гинт муу авах одоо хуучны үнсгээр гид дунд авахаар амар сэтгэлээр ундаг бүр ингээ баг нөгөө та нар нэг ажил дээр алдаа гаргаад нэг шагнал авах байсан нэг хасагддаг шиг яг хүүхэд бас одоо юу гэдэг өөрийнх нь одоо юу гэдэг хамаг юм уналтанд ороод ирэхээр бүр ингээ баг хоолоо гарна. Өнөөдөр би хоол идэхгүй. Өнөөдөр би эрт унтлаа. Эсвэл би гадаа гарчаад ирээ гэдэг чинь сэтгэл доторхоо нэг хямралдаа гаргаж чадахгүй дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгээд муу авцснаа хэлж чадахгүй, 3 авцснаа хэлж чадахгүй ингээд айгүй төгшдөг хүүхэд дотроо төгшдөг шүү. Тэгээд тэр болгоныг ээж нар 2-3 өдөр чимийн яачаа дуугаа ороод яагаад байна миний хөө алинашэр ээжтэйгээ хоёул ярилцъя гэд эвтих авч гараад хуваараа ингээд гоо зөөл ярилцах хэрэгтэй одоо. Миний хүү яатсан муу авцсангүй ижидээ хэлээ чинь яах ч зүгээр байх тийм юм байх хүн амьдралд алдаа оноо ирнэ чи нэг удаа алдаа л бити тэрэнд эмзэл зүгээр байх. Бидний хүү бити уурал, бити үйл, бити харамс чиний ээж нь уучлана байх. Хин ч гэсэн амьдралд алдаа гаргана. Чи энэ удаа нэг л алдаа гаргаж хүн ийм юм авах хэрэгтэй одоо муу авсан 3 авсан хүмүүс амьдрал дээр бас алдаагаа ихтэй ойлгосон хүмүүс амьдралд бүдрэхэд ерөөхдөө гутраад байхгүй, архинд ороод байхгүй, хаалгад саваад байхгүй, бие биенийг өвчтөй гомдоогоод байхгүй болчихдгийг шүү. Тийм учраас хүүхдийг багадна алдааг нь ойлгож, өөрт нь ойлгуулж, эмээнэр мань, ижинэр мань хүүхдтэйгээ амжилж ярьж хөлийн зөвшөөрч яг байгаад үйдэн тэр хүүхдийг хөлийн зөвшөөрөөд миний хөө зүгээр. Энэ бол чи тэрийн л хоорондын яриа. Эмээ хинт шилгүй миний хүү байх. Эмээ чамаараа бахархдаг шүү. Чи хамгийн эмээдээ юу үлээ? Тайвшир одоо унт. Эмээ гой тайвшир тэр хүүхд хичнээн гой ирнэгөө. Өргөс авсан шиг ямар гой унтана гэж сэтгэлээ доторх хямраад байсан нь алга болчдөг байхгүй. Ерөөдөө 10 жилийн хүүхд бүгд тийм. Тийм учраас ээжийн нарыг эмээ нарыг охтуудтайгаа тийм илэн далангүй ярилцаад үзэрэй. Банд нартайгаа илэн далангүй ярилцаад үзээрэй, сэтгэлийн онгоолоод үзээрэй, жоохон магтаад үзээрэй. Тэгээд жоохон алдааг нь зөөлхөн аргаар эвтэйхэн одоо хүүхдэд тайвшруулаад унтвал тэгээл бас зүгээрээ миний хөө зүгээр амьдрал штэ. Ийм байх миний хөө ээж нь ч гэсэн бас чам шиг багт ийм байсан, авч исэн чи хамаагүй ш. Хүн энийг багадаа авч ич амьдрал айгу утга учиртай явдаг. Дандаа онц гэж байхгүй. Амьдрал ирэнтэй бараантай амьдралд ховтоо живтэй атаархалд одоо амьдрал чинь биендээ атаархан, биендээ шунан те биендээ одоо биений муулны одоо ирэнтэй бараатай амьдрал миний юу эсийг үүсэх гэж байна. Та нар ч одоо бас юу эсийг үүсэх ерөөдөө ямарваа энэ миний сэтгэлийн хаттаал бай. Чи өөрийгөө цэнэглэн, чи өөртөө эзэн, чи өөрөөрөө бахархан. Хинч амьдрал дээр алдаж болно, утсаа гээж болно, тий гар утсаа гээж болно, хичээлээс хоцорч болно, муу дүн авч болно, тий тэрэн дээр чам тийм одоо юу тийм одоо эрт хожуу ирэх алдаа чинь одоо ирж байгаа чи бэлэн миний хөө чи тэгэл ойлгочих гэл хүүхдийг айлхаар гой та нар зөв талаас нь тайлбарлаж өгөх тусам хүүхэд ёо ээжээсээ ямар гоё юм сонсч байгаад нэг гоо тайвшраад ухааны та нарт хэлнэ оюуны та нарт хэлнэ та нарт хамгийн оюуны дээд үгийн дээд ухааны дээд манай эжинэрт байгаа тийм шээс хүүхэд болгонтойгоо тулж хүүхэд болгоноо аргадаж, хүүхэд болгоныг тайвшруулж, хүүхэд болгоны эрүүл мэндийн төлөө эрүүл байгаа хүүхэд хараа энэ зүгээр л оюун санаа нь өөрөө тэлждэг. Өөрөө тэлнэ, байглаас тэлнэ, энэ энерги одоо нарнаас тэлнэ. Тэрнээс хүүхдийг энэ зуны цаг агаар гоё байгаа цагт сайхан гадаа сайн тоглуул. Дугуй унж байгаа бүр дугуй ундаг зам дээр цэцэрлэг төрөлөнд очиж дугуйг нь унуул. Бүр сайн унуул. Тэрхэд агаарт илүү сайн гаргажээ. Энэ удаа илүү хүүхдийн сэдвэр багшнаас дэндүүх ярьчлаа. Энэ удаа гоё байна. Дээд оюун санаанд одоо маш их гоё бас талархаж ирж байна. Өнөөдрийн Монголын хүүхдүүдийн эрүүл мэнд, Монголын хүүхдүүдийн бас энэ оюун санааны чадамж маш их дэлхийд бас гайхагдж байгаа.
та нарын өрүүдийг ч гэсэн багш дэлхийд гайхагдах ёстой гэдэг үднээс багш нь бас жоохон сануулга маягийн өглөө тийм үс сүм болгонд ордороо амьдралдаа кичээж байгаа шиг та үр хөвгтүүдийг кичээгээд үзээрэй, та зүтгээд үзээрэй, хилээд үзээрэй. Бүх юм байрандаа орох шиг сайхан юм байхгүй. Хүүхд болон урмын үгээр тэжээгдэж, урмын үгээр талархаж, урмын үгээр кайф авч, урмын үг гэдэг чинь тэр хүүхдийг зүрхстэй. Юу вэ? Том шагнал ахваас илүү доторх сэтгэл сүнс байрлна гэдэг. Ямар том шагнал вэ? Тэгээд үзээрэй гэж багш нь хэлж байгаа үнэхээр. За тэгээ та нартай хичээнгүйлэн сонсон. Та нартай баярлалаа. Хүүхдүүдтэйгээ маш сайхан ажиллаараа. Одоо хүүхдүүдтэйгээ илүү ухааны сайн тэлээрээ. Алдааг нь бити хамаагүй шүүгээрээ. Алдаан дээр нь дөрөөлөө цаахан. Та үгийнхаа баягийг сайн баяжуулаараа. Хүүхдүүдэд хамгийн сайхан үг, сайхан имээ, сайхан ижи гэдэг гой үгтэй та нар хоцрох хэвээр. Би чи хамгийн ухаантай имээ надад байсан ш. Тэгээд хожим та нарыг магтаж ярьж надад өгдөг чинь нас яваад ирэхээр хээ тэр үед би имээг нэг тим юм ярьж үлээ, ингэж үлээ. Хүн зүрх нь дурсамжил үлддээ. Тэр та хүүхдүүдэд сайхан дурсамж үлдээхийн тулд одоо хүүхэд насанд нь илүү ухаанаа зааж, үгээ зааж, сэтгэлдээ нээж хүүхдүүдтэйгээ илүү дэлгэрэнгүй нээлттэй харьцаж хүүхдүүдэд хамгийн зөв хүмүүжлэлтэй, хамгийн цэвэрч нямба, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг, өөрөөрөө гайхуулдаг, спорт урлагаар хичээлдэг, хинтэй ч нээлттэй, үжил бодол чөлөөтэй илэрхийлдэг ийм гоё хүн болохын тулд та нар хүүхэд болгондоо нас харгалзахгүй хүүхдүүдтэйгээ харьцаж Монголын оюун санааг бид нар гэр бүлийн хүмүүжлээс нь дэгдэлж явах тусам бид нар бүгдээрээ сайхан аз жаргалын оргил төрн бид нар. Тэгээд бүгд нэрүүлээ хийх хүсье. За сайхан унтаж амарцгаараа баярлалаа та нартай. Маш их баярлалаа багш. Баярлалаа.